Сайхан. За сайн байцгаана уу? Ингээд шүлжчихв. Ганцаараа чинь юу байна? Чи хэндэ гэж юу яцгаана гэдэг. За өнөөдөр манай подкаст маань номику байгаа. Тэгээ номын маань ажил ихтэй цаад чин гадагшаа авах гэдэг юм аа бэлдээд завгүй байгаа. Тэгээд өнөөдрийн дугаарыг бол ганцаараа би хөтлж байгаа. Гэхдээ номи байгаа юм шиг байх болно сэтгэлээрээ. Тэгээд өнөөдрийн дугаарын зочдоор манай гэр project буюу тунгаагч. Тэгээд 50 авах хоёр маань хоёр хосууд орж байна. Яагаад хосууд орж байгаа вэ гэхээр өнөөдөр бол 247 дахь дугаар бичигдэж байна. Тэгээд 247 дахь дугаараа бит хоёр бичгтээ яг юм гоё хос оруулъя гэж бүр анх ярьжсэн аахгүй юу. Тэгээд яг тэгэж яриад яг гоё хосоо олоо. Тэгээд хосынхаа дугаарыг өнөөдөр хийх гэж байна. Тэгээд өнөөдрийн манай подкастын спонсор бол Банаку байгаа. Банаку байгаа. За баярлалаа. Тайлаарай манай хоёр. За баярлалаа надад онголоод өгч. Энд баярлалаа. За их яриад их халдаг байгаа. Харин тийм. За тэгээд 247 гэхээр яг нөгөө нэг би чам тайртай мартай гэл нөгөө хүмүүнээс болол нэг тийм хосууд оруулаад айгуу гоё юм болов гэж яг бодчихсон. Тэгээд яг хосоо яг олцсондоо би их баяртай байна. Тэгээд та бүхэнд бас таалагдах гэж найдаж байна. Тэгээд та хоёр маань гоё би бинийг гоё танилцуулаач. Манай 50 ах тэгээд тунгаагчийн урт нэр нь Тунгалаг сайхан шин. Тунгалаг сайхан. За. Гэтэ тунгаагч гээл бисээ ижилсэн юм уу? Харин тий. Миний урт нэр нь 50 сайхан шүү. 50 сайхан юу нэр юм уу? Зүгээр 50. За, 50 ах. за тань. Тийм намайг 50 гэдэг. Тэгээ манай ихнэр тунгаа. Тэр одоо 3 хүүхэдтэй гэрлээд 12 жил болж байна. Тийм асууд байна. Өнөөдөр өрсөнд баярлалаа. Харин Тийм манай урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. байх шүү дээ. Тэгээ тунгаа асуугаад арах 247 дахь дугаар гэж байна. Нөгөө Ариал. Гэтэ би бол ерөнхийдөө сонсдог. 50-нд бол ямар ч ойлголттой байхгүй тий. Тийм ерөөхдөө яг Our secret. Сэндрийг подкаст хөтөлдөг гэдэг юм мэднэ. Тэгтээ дугаараа л үзэж харах хэмжээг байна. Тийм би болохоор чин сая Сингад байх үеэсээ ерөнхийдөө бол мэддэг байсан. За ийм подкаст байд юм байна гэж мэддэг. Гэхдээ ерөнхийдөө ийм залуучуудад зориулсан подкаст юм байна гэж бодоод тэгээд сонсдгоо байж агаад гадаадад очихоор ч нэг ганцаардаад тэгээд сонсдог болсон юм байна. Нэг дуун тавиасан ч юм уу. Тэгээд ер нь нэлээд сайн сонссон шүү. Ялангуяа зочинтой дугааруудыг тэгж байгаа л таярыг мэддэг болоо. Нөгөө жоох охтуудгийн одоодсэн чи хүүхдтэй байсан юм байна шүү. Тэгээд бүр надаас өмнө төрсөн болж таараа тий. Тэг манай охин болохоор одоо 10 хүрэх гэж байгаа. Манай охин 10-ны хүрэх гэж байгаа. Тийм манай охин тунгаагч охин танаа охин хоёр ингээд тоглолдог. Өмөр гөрхөнд тоглолдог. Сүүл танилцсан тий. Тийм. Гоё танилцж байгаа хүүхдүүдтэй тоглуулад гоё агаа. Тийм тэгээ манай гэр project. Би анх нөгөө гэр project гэдэг нэртэй болохоор нь нөгөө нэг гэр барьдсан байна. Монгол гэр ингэж барих гэж байгаа юм болоо яах гэж байгаа юм бол гэж бодоод би бас яг тийм тухай бас биччихсэн тий. Тэгж танилцж манилцаа тэгэж явсараа тэгээд хүүхд хүмүүжил болоод тэгэл хосуудын сургалт болол тэгэл явсан да. Тийм тэгээ та хоёр маань анх нэр яаж танилцсан? За анх дээр ч нөө ер нь яг нэг ажил Нэг байгууллага. нэг байгууллагад ажиллаж эхлээд тийм тэгэл би эхэлж ажиллаж агаад дараад нь тунгаа орж ирээд тэгэл харсан да. Тэгэл 50 жил болохоор надаас 6 ах ахгүй юу? Тэгээд би болохоор ахаа гэл. Тэгэл ахаа гэл яддаг гэсэн. Би 50 болохоор мэдөө гэлээ. Хэндөө гэлээ. Тэгэл ажилд ороод нэг 2 жил мөлийн дараа үерхэж эхэлсэн юм уу? Тэ? Тийм баг тийм. Тэгэл үерхэл 1 жил үерхэд тэгээд 13 он төрмэс. Одоо 12 жил. Та хоёр тийм анх биний харсан үе мөчөө сандгүй. Яг ингээд харсан үе мөч. Би санахгүй байна. Би ч гэсэн нэг тоочны санахгүй. Тэгтээ яг нэг яг юм тодорхой сандгүй. Тэгэл яг 50 айгу өрмөц штэ гаднаас нь харахад тэгэл шууд л тэгэл бацаахан энэ монголоор айгу сайн ярьдаг ах байна гэж бодоод. Гэтэ ерөөсөө гадаад гэж юу н бодог баха анханасаа л
Монгол хүн ингэ сайн ярьдаг. Өөр жоо харагддаг гэж тэгж л бодчихсон баг тий. Нэг тийм дурсамж надад ерөөс байдгүй арай. Тэгээ яасан та болцоонд өрсөн юм уу? Тавнаа. Тийм. Тэгээ яг би ч нэг тонготой өргөж эхлэх чи 29 дэс. Тэгэл яг 29 хүрэл тэр чи яг ажиллаад бас нэлээд хэдэн жил болцсон. Тэгэл за ер нь одоо их нэртэй болох хэрэгтэй гэл бодсон байсан ер нь. 30 настай их нэртэй болно гэд. Тэгээ 29 болохоор ч 30 нас хүртлээ биш 30 настай хүнтэй сухаар ч бас нэг хугацаа хэрэгтэй шоос очихгүй шүү дээ. Тэгэл тамгаан анх харсан да. Тэгээ нөгөө зан чанар битэр жааг эсрэг цэцэрх байхгүй. Тийм би чинь тийм жоохон нэртэйгээ жоохон төстэй тийм тайван тамгаач юм болохоор арай тийм хурц. Тийм тэр зан чанар надад таалагддаг. Тэгэл анх яг хараал. Тэгээд нэг санал тавьж исэн яг одоо албан ёсоор. Тэгээ манай байгууллага нэг юм болоод бид нэр тэрэлж дээсэн. Тэгээд тэн дээр нэг ажлынхаа нэг дүүг тонготой ойролцоо тест. Нэг дүү эрэгтэй дүүг гуугаад тэгээд одоо тэр доор хүн олцё гэж хэлүүлж чинь. Гэт дуудаад тэгээл тонгоо эрэнгүүт наах тий. Одоо сэтгэлээ хэлчихсэн да. Үерхий гэжсэн багт тий. Би ч амтсан. Сайн мэн тэгэл үерхий гэл тэгжсэн шүү дээ. Тэгэхээр 6 авах ч гэсэн тэгэл яг тэр их хэлэх гингүүт. Амар сандарчсэн. Сандраал тий. Та тэр тунгаагч та ингээ гадралцсан байсан уу жоохон? Гадралцсан. Угаасаа тэр чинь нэг 3-4 өдрийн конференц байсан шүү дээ. Тэгэл ингээл яг хараал хэлгээл тэгээд аа энэ ер нь л анзаарчсэн тий. Тэгээд яг тэр өдрийнхөө оройн нүл би ингээ нэг коридороор явж исэн чи энэ коридорын нөгөө яг төсөлд нь нөгөө цонхтой 50 нэг ингэж харчаад араас нэг ингэж харчаад буцаа яваад гэсэн хэрэг. Тэгээ за зариг нь хөрсөнгөө дээ гэж бодвол тэгээ ороод баг орондоор унтах гэж хэлсэн чинь тий. Сумья гитар дарчихсан ингээл коридороор нэг хүн яваад энэ одоо ямар хүн ингээд хараарсан гитар дараад ирсэн чи гараад ирэхээ. Тэгэл дуудаал дош очсон тий. Тийм нөө манай ажлын конференц олжсон болохоор бараг 40-50 хүн байсан баг тий. Тийм баг. Тэр үед. Тэгэл яг хуу тодорхой хэлэнгуут нь тэгэл тэрнээс өмнө тодорхой хэлэхгүй болохоор чинь тэгэл за гэл ингээл орхиол яваад байгаа шүү дээ. Тэгэл тодорхой хэлэнгуут нь яг serious бодож эхлээл тий. Тэгэл нэг хэд хоног жоохон бодож байгаа л тэгэл үерхий гэж хэлсэн тий. Тийм нэг миний санджаар 2-7 хоног юм уу? 2-3 хоног тий. Тэгэл албан ёсорыг үерхэж эхэлсэн. Тэд гэр чи ер нь тэгэл яриа л тий. Ер нь тэгэл яг яагаад надад үерхий гэж хэлж байгаа юм. Ер нь юу ингээл тий. Би юу хүсэж мөрөөдөж байгаа юм. Тэгэл угаасаа үерхүүл нэг тийм салж нилээл инкээс илүү ингээд угаасаа 50 чинь 30 хүрж байгаа. Тэгэл бодонгоо за ер нь хурмаа хийн гэдэг ч юм уу тий. Тийм бодолтой болохоор айгуу тийм сэтгэл хөдлөлөөр гэхээс илүү нилээ юм жоохон юм толгой илүү ажиллаж исэн юм байдаг те. Тэгэл уулзаал за ер нь би зөвшөөрж байна гэл хэлжсэн шүү дээ. Тэгээд нэг жил үргэсэн юм уу те. 9 сард үргэж эхлээл 8 сард нормайсэн. Дараа жилийнх нь 8 сард. Тэгээд тэр нэг жилийнхэн хугацаанд та хоёр ингээ би бинийгээ сайн таньж мэдж байгаа шүү дээ. Тэгээд таньж мэдхийн тулд одоо тэгэл ер нь их ярилцдаг байсан уу? Ярилцаж болцоонд явдаг тийм үе байсан баг тий. Тийм, аюу их ярилцдаг байсан тий. Тийм, нэг угаасаа тэр чинь нөгөө хүүхд юггүй өрхөж эхэлж байгаа юм чинь тий. Цаг зав ихтэй аялаа. Тийм, тэгэл байнга уулзаал ярилцаал. Тэгээ нэг тэр үед нэг ном олсон юм а тий. Тийм. Тийм нэг юм гэрэлтэнд бэлтгэх гээд нэг тийм ном. Тоонот гэр толгой олбохын өмнө гэдэг нэртэй. Тэгсэртэй нэртэй. Монгол зөвлөлттэй тоонот Америк зохиолчтой. Орчуулгадаа монголчлаад орчуулсан. Тэгээд яг тэргээр ярьдаг гэсэн. Тэр чинь нэлээд ичэлттэй. Тэгтээ эхлээд шууд хийх гэсэн чинь жоохон юу исэн нэг яг нэг тийм гэрлэх сүү тавих нь тодорхой болоог байсан болохоор нилээ явж байгаа тэгээд сүү тавьсны дараа хийж хэлсэн юм уу? 3 сард сүү тавьсан. 3 одоо 9 сард үргэж эхлээд 3 сард би яг албан ёсоор 17 билүү. Цэргийн байрын өмнөх өдөр илүү хойно өдөр байсан. Тэгтээ тэрнээс өмнө чинь бас жоохон драматай тий. Ямар драма байлаа?
Яа манай ээж. Тэр ч явахтай тий. Тэр чинь гэхдээ мөн штэ. Яг 12 сард 50 очиж танилцсан байхгүй манайх Эрдэнэтэд танилцсан. Тэрнээс өмнө бол ер нь нөгөө гэрээхэндээ хилээд хэлсэн чинь аав гайгүйсэн аав дүү мөн энэ гайгүй манай ээж дургуцаад юу ийм өдөө ирэхэд хат яа гэм мад энтергээд тэгээд тийм тэгэл одоо нөгөө гадаад төрхөөр нь лажаас мэдэхгүй штэ зургийг хараад тэгээд жоохон дургуцсан тий. Тэгэл би чинь бас тэнд чинь уйлж дуулаад за ер нь энэ хүн одоо надтай одоо үргэжчээснээс өөр ингээд одоо хүлээж авахар тийм сайхан ээжтэй үнтэй үргэсэн дээрмээр энэ гэж би бодоод тэгэл 50-нд хилэнгот үгүй зүгээрээ надтай уулзчих юм бол ер нь зүгээргээд тэгээ шууд 50 12 сард яваад тийм тий 12 сар тэгээ бол баг очихооргүй байсан. Тэгээ шинэ жилээр ерөөсөө яваад очигээд очиод тий тэгэл оцсны дараа та тэрийг мэдэхгүй байгаа байхгүй би ч нөгөө яг голомтонд байсан болохоор мэдээд байгаа байхгүй. Тэгээ нэг солонгос кино шиг тэгэл ээж чинь жоохон дургуйцаалста хүүхч ухтыг чинь баг гараад ирвэл хүмүүс шолон молонд алгуурлан нэрлээж ерөөсөө нэг тийм нэг ойлголт байхгүй. Манай чи Эрдэнэтэд тэдэд баг л ингээл хөдөөний гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ирэх өдөр нь за ирнэ гэл тэгэл би ч болохоор гүрийгэл байгаа байхгүй за ирнэ гэл. Тэгээд яг тэр баяраар ирсэн шүү дээ. Манай өвөө аав ээжийн ах мах ихчнэр ирчихсэн. Тэгэл 50 шууд орж ирэл танилцаал тий. Тэгэл угаасаа шууд ингээл монголоор яриад явчих болохоор чинь тэгэл танилцал зүгэрлсэн тий. Тэгэл 3 сард. Тэг яг тэр чинь нөгөө үерхэд ингээд нөгөө үерхэн гэж одоо би нэг танд мэдэн гэсэн үг шүү дээ. Тэгэл 3 сард илүү шийдсэн юм шүү. За ер нь энэ өмнө суух юм байна гэл. Тэгэл 3 сард сүүн бүгж өгөл. Яг нэг сюрприз ярихсан чинь бас жоохон фейлдэх шахсан. Тэгтээ тэгээ бассан. Тэгээ манай хүлээж аваад. Яг ямар үед яг айн хүмүүн байна гэдгийг мэдвүү. Одоо сонсож байгаа хүмүүс байгалах л та. Яг ямар үед мэддэм бол гэдгийг гайхаж байгаа ч юм уу. Тэг яг бит хоёрын хувьд зүгээр нэг аюух ярилцдаг байсан шүү дээ. Тэгэл нөгөө угаасаа болдож нэг бараг л орой олгыг ирж аваал тэгэл алхахтаа машинтай тэгэл ингээл аюух ярилцдаг. Тэгээ нөгөө ярьж явах явц дундаа өмнө нь юусоо өөр хүмүүнтэй тэгж ярьж байгаагаар ингээд өнгөрсөн одоо нөгөө амьдралуудаа л ярина штэ тий ингээл хүүхд тахтай тэгдэг байсан юун дуртайс яадаг гэсэн ингээл ярьж явах явц дундаа өөрөө аюух таньж мэдчихсэн юм шиг санагддаг байхгүй. Тэгэл нөгөө ер нь хинт ч хэлж байгаагүй юмнуудаа ингээл яриа л те гэр бүлийнхаа эсвэл ингээл болж исэн үйл явдлууд тий. Тэгээд тэр болгон дунд чинь ингээд нэг юм ойлголцол ингээл би болоод штэ. Одоо би 50 ингээл хүлээж аваад ийм байсан юм биш тэ. Ийм нөхцөл байдал төссөн юм байна гэл ингээл буцаал ойлгохын хэрээр ингээд нөгөө хайрлах тийм одоо хайр ингээл нэмэгдээл тэ. Тэгжсэн юм шиг санагдаад идэв штэ. Тий. Яг мэдсэн гэх юм бол битэрийн нэг юм тийм би нэг таньж мэдхээс гадна битэрийн ингээд нэг харж байгаа амьдралын одоо юггүй амьдралыг үзэх үзэл ер нь айгуу тийм нэг төстэй тэр итгэл үнэмшил одоо тий амьдралыг үзэл маань төстэй тэгээд нэг байгууллагад ажиллаж байгаа. Тэгэл тэнийг тийм эргэлзээ байгаагүй шүү дээ. Тэгэл нөгөө харилцаад ирэхээр угаасаа илүү биеиндээ татагтаал. Тэгэл хэвчээ. Тэгсэд ер нь нэг юм эсрэг хүндээ яг татагддсан шүү маа тий. Харин тийм магталтай. Юу яг хараад тахад тийм санагдсан. Тий. Тэртээ тэр нөгөө эниграм дээр чи яг тийж харсан. Яг миний угаасаа ингээд таталцах тоон яг 50 гэх байсан байхгүй зан чанар нь. Би 6 тийм гоо 50. Айгу 50. Өөрөө нөгөө ийм одоо юугүй айгу тийм ажил төвтэй, зориг төвтэй би жоохон тийм талтай байхгүй. Тэгүнгод ингээд ийм айгу тийм сайхан сэтгэлтэй айгу уужуу ингээл тиймэрхүү байдлууд нь айгу жижиг юм дээр л ингээл хөөх гэл ингээл харж исэн санагдаад идэв. Тийм. Тийм байна. За тэгээд та ер нь одоо хосын сургалт хийж байгаа шүү дээ. Хосын сургалт маань хэр явж гин хэдэн хүнтэй явж гин одоогоор. Тэрийг хосын сургалтын тухай нэг гоё ярьж бууж. Тэгээд тэрийг ярихаас өмнө эхлээд юу яагаад иймэрхүү юм хийж эхэлсэн талаар яриулаад юм байна. Яагаад тийм. Хоёр ч нь бол одоо янз бүрийн тийм нөгөө сэтгэл судлаач юм уу гэр бүл судлаач тийм биш шүү дээ. Зүгээр яг нөгөө өөрсдөө одоо за тэр чинь ингээд сүй тавиад бит хоёр ч ингээд хорвоо ичж байгаа шүү дээ. Тэгүн гот
Хөрмийн гот ингээд нөгөө happily ever after гэдэг шиг ингээд юм болох байгаа байхгүй юу? Яг жинхэнэ юм эхэлж байгаа байхгүй юу? Үргэж ах чинь харин ингээд айгүй гоё ингээд байж байгаа л гэрлээл ер нь айгүй асуудлууд гарч ирсэн тий. Ер нь үргэж байгаа түн чинь гоёр л бэд юм биш үү? Яагаад тэгэхээр чинь нөгөө байн уулзаад тахгүй тий. Чи ингээд нөгөө уулзах тийм юу юугүй тодорхой одоо гэрэлцэн бол одоо 24 цаг ирэхэд ингээд цуг амьдарч байгаа шүү дээ. Үргэж байхад бол яг би гэртээ амьдрал, тонгоо гэртээ амьдрал битэр тэгэл уулзаал тэгж байгаад бол ер нь хамаг гоё л хүн гарахтай юм шиг байна. Тэр чинь нэг илүү нөгөө таалагдах гал тий татагдаал тэгэл ингээл нөгөө одоо эрэгтэй хүн бол одоо эмэгтэй хүн ингээл өөрөө ихнэр болгож авахын тулд тий хамаг гоёороо тонгоо ч гэсэн ингээл мэдээж байлцайлаа л гэж. Тий одоо гоёороо ингээл хандаал. Тий тэгээс үе тавьчаад гэрэлж байгаа тий. Тий. Нэг гэрт орлоо. Тий. За тэгээ нэг гэрт ороод юу болсон бэ гэж. Тэгэнгუთ яг нөгөө одоо өмнө нь бол яг ингээд нэг уулзчаал салдаг нэг тийм байсан чинь гэрлэнгуут аюу олон ингээд юмнууд гарч ирж байгаа хгүй одоо хаана амьдрах уу мөнгө санах уу яах уу хоёр талын аав ээж те дээр нь ингээд энэ хүнтэй чинь нөгөө шаал ондоо гэр бүл төссөн хүнтэй чинь би ингээд нийлэнгуут чинь аюу олон юм дээр ингээд өөр юмнууд гарч ирнэ штэ тийм өөр одоо жишээлбэл ингээд гэртээ эрэхтэй би бол ингээд дараагийнхаа юм хийн гэж орж ирж байгаа тайван бол ингээд гоё амарна гэж орж ирдэг те тэгэнгуут чинь босооч юм хийгээч гэл ингээд би эхэлж байгаа хгүй гих мэдчлээ ингээд аюу олон тийм зөрчилдөх юмнууд гарч ирж исэн тий. Тий яг тэр үедээ ингээл яг яагаад тагаа мэдэхгүй ингээл эхний үед ойлгохгүй. Тэгээ сүүлд нь бодохоор хамгийн нэгдүгээр юм шиг байгаа. Эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гэж нэг амар том ялгаа байгаа шүү тий. Одоо эмийг харах үнцэг. Тий. За тэгээ хоёрдугаарт болохоор угаасаа хэдий ингэж яг үргэсэн ч гэсэн нөгөө хоёр өөр орчинд өссөн. Одоо гэр бүлийн өссөн орчин чинь бүр ингээд шал өөр байгаа. За тэгээ урдугаарт одоо юу гэдэг зан чанар тий. За тэгээ нэг хоёрын чинь ингэж дараад ирчих шүү дээ. Тэнгүүт чинь юу хийчихвэл гэж бодож байгаа. Тань тэгж бодсон гэсэн гэдэг. Юу хийж вэ? Тий. Гэрэлтэж байгаа шүү дээ. Тэндэл гэрэлснийхаа дараа тэр чинь нөгөө асуудал гараад ирж шүү дээ. Саяны ингэж олон шилтгаануудын болмаас энэ чинь одоо тэгээ яг гэрэлтэж байгаа юм чинь ингэж за ингэж гаяа жаргалтай амьдрал эхэллээ л одоо тэгж боддоо шүү дээ ер нь. Тэгээ ялангуяа хорим хийнгүүч ингээл бүрдээ хөөрөл те. Ингээл хэвээр. Стол чинь happily ever after боллоо. Тийм. Гоё балсаар тий. Балсаар тийм балсаар тэр чинь. Тэгэхээр хөвсгөл явж. Хөвсгөл явсан. Гоё. Тэг хөвсгөл тэр нэг шинэ амралт нэгдээд яг те. Шинэхэн байсан гоё амралтын дээр гоё болчих. Тэгэл ирээл тэгэл ежинх амьдрал эхэлт юм байлээ. Тийм тэгээ тийм бодож исэн. Тийм тэгж бодож исэн. Тийм тэгээ явж байгаад нэг 2 дахь жил мэлдэ юм уу хүүхд төрхөөс өмнө бит хоёр юм хосын сургалтанд нэг одоо манай байгууллагын нэг ах эгч хоёр санал болгоод тэгээд нэг 3 билүү 4 гэр бүл те ийм хосын ийм уулзалт ингээ хий явъя гэж санал тавьсан байхгүй юу. Тэгээл бит хоёр өө тэгээл угаасаа хүүхдгүй байсан болохоор тэгээл тэнд нь оролцоол. Тэгээ анх болохоро ингээд ерөөсөө ингээд нөгөө аби мэдэн штэ наадхи чин гэдэг нэг тим юу ер нь айгу байгаад байдаг гэсэн. Тэгээ болцох хэрэгтэй гэл тэгмот өтийн болцдээ штэ гэл тэгмот бит хоёрын болцоо болохоор гараад нөгөө тэнгистэй байхаа амьдэрдэг гэсэн. Тэнгис кино театр орж кино үзчихэл тэгээд нэг хоол мол иддэг тэрийгэ болцоо гэд ботчдаг те. Тэгээд нөгөө ах их чаярлахаар ингээл 70 хоног болгоо ингээд болцох хэрэгтэй ярих хэрэгтэй гэл. Тэгээ нөгөө тэр сургалтын ийм нөгөө гарын авлахтай байсан байхгүй юу. Тэгээд болцоо болгон дээр одоо нэг хичээл болгоны төгсгөлд ингээд тэр асуултуудаараа ингэж ярилцаж болцох хэрэгтэй гэд. Тэгэнгუთ бит хоёр яг тэндээс ер нь яг би бол мэдчихсэн ингээд тэр асуултуудын дагуу нөгөө хариулаад ярих гэхээр ярьж чадахгүй. Бүр ингээ уур хүрээд ингээ бүр ингээ юм ярмааргүй. Тэгэл бит хоёр яг тийм үед байсан тийм ингээл юу ч ярихгүй. Уг нь ингээ болцох гээд ирчихсэн. Тэгчээ ингээ тойруулж ингээл нэг айр зур юм ярьж байгаа. Эсвэл бол ингээл нэг сүрт юм ярихгүй байж байгаа. За явъя гэл ингээл явцдаг ч юм уу. Тийм үед юу нэг их байсан те. Тэгээд яг тэндээс 2 3 удаагийн нөгөө хичээлд явсны дараа ер нь ингээд болцож чаддгүй, ярилцаж чаддгүй хүмүүс байна штэ гэдгийг ингээд айгу мэдэрч байгаа байхгүй юу? Тийм яг болцоо гэдэг чинь тэгэл ерөөхдөө нэг юм нөгөө одоо нийгмээсээ их юм ерөөхдөө нэг төсөөлнө кино үзэх те гоё хоол идэх. Тэгээ ингээд яг дотн ингээд нөгөө зугаалах мугаалах. Тийм тэрийгэ болцоо гэж боддог. Хоёрдугаар болохоор нөгөө хийх ч юм уу те. Тийм. Тэгээ яг нөгөө болцоо ингэж илүү нөгөө ярих гүнзгий ярих хэрэгтэй болчих واخгүй. Хоёрдугаар болохоор нөгөө тэр дөрөв бас байсан гэсэн штэ.
анх одоо нэг тийм мэдрэмж авч ирсэн би. Тэгээд сүүлд нь манай асууч гэсэн яг адилхан мэдрэмж авч ирсэн. Ямар мэдрэмж вэ гэхээр нөгөө ингээд нэг асууч юмаа ингээд ярьж эхэлж байгаа штэ. Тэгж асуудалаа ярина штэ. Тэгээд анх удаа би ингээд нэг бодлоо ингээд тайвширч байгаа юм. Энэ асуултаас юм тийм биш үү те. Зөвхөн битээр тэгээ яг зүгээр сүүлд нь ингээд бодохоор нөгөө бидний одоо соёл одоо калчер ч юм уу одоо ерөөхдөө нэг тийм юм байна. Юу гэлээ? Алгаа гарсан одоо тий таван дотроо ч гэдэг юм уу ерөөхдөө ингээд нөгөө битээр асуудалтай мөртлөө битээр ч юм тэгж боддог гэсэн байхгүй одоо ингээд манай ажлын ч юм уу ингээд ахмад хүмүүс байгаа штэ. Ер нь ингээд тэдрээс юугүй амар төгсөл харагддаг гэсэн байхгүй. Ерөөсөө урд нь тэгж одоо тий энэ асуудалтай гэж тэгж одоо ойрхон байгаа асуудаа тэгж боддгоо. Гэтэл үнэндээ яг тэрийг нөгөө ярьдгүү тэр талаар бид нар ярилцдаг учраас угаасаа ямар ч ойлголт байхгүй. Битээр л асуудалтай юм бодоод яваад байгаа байхгүй. Нөгөө гэрүүлүүд бас тэгсэн байгаа байхгүй. Тэгээ яг тэр хичээлээр зүгээр дамжуулаад зөв нэг юм ингээ хөлөөншөрсөн ингээ бүх гэрүүл асуудалтай байд юм байна тий. Чин зөвхөн битээр тохиолдоод байгаа зүйл биш байна. Тэгээ бид нар ингээ нөгөө биеиндээ тусалж болох юм байна гэдэг. Тийм тэр бас нэг юм чухалаас ойлголт байсан. Гэр бүлүүдэд тулгардаг хамгийн тийм ойрхон асуудал нь юу байсан бэ? Яг адилхан асуудлууд нь нийтлэг гэж үү? Нийтлэг нь болохоор миний бодлоор тийм ярилцдаггүйгээс гадна яг яаж ярихаа бас мэддэггүй юм уу? Ер нь нэг тийм мэдлэг одоо гэр бүлийн боловсрал айгүй багтай. Бид нар чинь нөгөө багасаа ингээл аав ээжтэйгээ айгүй тийм дотн ингээл ярилцаал ч юм уу те ингээл мэдрэмжээ яриал ч юм уу тэгж өсөөгүй ингээд том болчихж байгаа шүү дээ те тэгэн гот нөгөө нөхөртөөгөө тэгж ойлголцож чадахгүй нэгдүгээр тийм юм байгаа байхгүй одоо нөгөө одоо мэдрэмжийн төвшин сэтгэл хөдлөлийн төвшөнд ингээ ярилцаж чадахгүй. Хоёр дахь нэг юм нь яг гэр бүлийн талаарх тийм боловсрал байхгүй. Одоо ээж эхнэр хүн гэж яг ямар үүрэгтэй те гэр бүл гэж яг юу юм нөхөр хүн яг гэр бүлд ямар үүрэгрэлтэй байх юм гэдэг ч юм уу ингээд тийм юмыг одоо ээж аваасаа жишээлбэл одоо сонсч өсөөгүй шүү дээ тий зүгээр л ингээ харж байгаа байхгүй нэг иймэрхүү гэдэг нэг юм ингээд харцсан гэхдээ тэр нь яг зөв ингээд модель үгүй бас асуудалтай болчихж байгаа байхгүй тэгэн гот өөрийнхөө нөгөө нэг харж өссөн ингээл сонссон ч юм уу зурагт киноноос үзсэн юмараа ингээд юм unconsciously ингээл үлдчихэж штэ тий би болоод яг ээжигээ дуурайгаал яг ерөөсөө ингээл автоматар дуурайж байгаа байхгүй тэр мөр нь ерөнхийдөө айгүй том бас юу юм уу гэж бодоод байгаа ш тий мэдлэг одоо скил суралцаагүй ерөнхийдөө нөгөө бид нар чинь одоо юу юм биш штэ чинь боловсролын систем бол ингээд академик мэдгээл бидрийг бөмбөгчөө штэ тий тийм тэгэл ерөөсөө яг юм дэвгүй одоо секс саний хэлтийг гэр бүл гэж юрнэ вэ нөхөр одоо сэндэр өвчсөн тэгж адилхан байгаа тий тийм бид нар аягүй ш тэгэл ингээд эхний нөхөр учирцсан тэгээ ингээд нөгөө тэр гэр бүлийг зохиохгоо яваад байдаг тэнгуүч чинь бас тэн дээр ч аягүй юу л хэрэгтэй гэж бодсон ерэн зүгээр гайданс гэх юм тий ядаж одоо юугүй ядаж ингээд нэг 10 жил их сургуульд за тий ингээд хүн Монгол хүн одоо улс ингээд одоо боловсролын системээр дамжуулаад Монгол улсын иргэнэ бэлтэж чинь тий. Нүгж иргэн чи одоо угаасаа нөхөр мөрхнэр болно шүү дээ. Ер нь бол тий. Бараг 95% ч гэдэг юм. Тэнгүүч тэр талаар ингээд ямар ч юу байхгүй байхгүй. Одоо сургалт мургалт тий. Тийм дээ нэг яг гэрлэх яслын ордон гэрлэхэд нэг сургалт өгдөг юм шиг байна тий. Тийм үгүй шүү дээ. Тэр чинь бит хоёр гэрлэх гэж очижсэн. Нэгс нөгөө бүрдүүлэх нөгөө материалууд гэж тэгж хахад тэнд нь нэг 3-2 цагийн чөлөө сургалтанд суугах ёстой гэсэн юм байгаа байхгүй. Тэгээ тэнд нь суухгүй атсан чинь шууд ингээд бичиг хийгээл өгчт юм лээ. Яг тийм сургалт байгаагүй шүү дээ. Тийм ээ тий. Одоо ямар болсон юм мэдэхгүй. Тийм тэгэхээр ерөөхдөө одоо хамгийн асуудал чинь уусаа харилцаад юм да тий. Тийм. Тэгэл нөгөө харилцаан дээр тэгээ дээр нэгээд нөгөө яг дотор нь орохоор тодорхой ингээд нөгөө сэдвүүд аягүй гарч ирж байгаа байхгүй. Одоо би жишээлбэл те нөхөртөөгөө сууж байгаа бол одоо гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай байх юм те эн чинь бас ингээл энэ байж болж юм те мөнгө санхүү гэдэг ч юм уу те мөнгө санхүүгээ одоо ингээл тусдаа яаж авч явах хэвтэй ингээл хил хязгаар гэл ингээл амар олон сэдвүүд ингээд бүр тус нь ингээд суралцах хэрэгтэй байгаа байхгүй те тийм тэгээ яг хөө бид хоёр чинь тэр сургалтанд тэгж яваад тэгээд ерөнхийдөө ингээд ер нь ингээд аюу их мэдэх хэрэгтэй юм, сурах хэрэгтэй юм. Тэгэхгүй болвол яг энэ чихтэй ингээд явах юм бол ингээд өөрсдийнхөө явах юм бол ер нь ингээд
айгу хэцүү амьдрахаар юм шиг надад санагдаж байгаа байхгүй ингээл айгу их тийм муудалцсан, маргалцсан, ойлголцож чадахгүй тий. Дэлсгүй болоод яг за нэг хурмаа хийгээд ингээд амлалт өгсөн учраас гэл ингээл юм төвчээл ч юм уу тий гүрийгээл амьдрахаар ч юм шиг ингээл санагдаж байгаа байхгүй. Тэгээд яг тэр сургалтуудад ингээд сууж явж байгаа энэ айгу чухал зүйл байсан юм биш дээ. Ерөнхийдөө ингээд яг ялангуяа залуусуудын хувьд бол ийм одоо мэдлэг гэрлэлтэнд айгу хэрэгтэй юм байна гэдгийг бол бүрэн хүлээн зөвшөөрсөн тий. Тэгэл дараачихын сургалтуудад ингээл нөгөө суухад айгу бэлэн. Тэгээ дараа нь баг бид өөрсдөө удирдаад явцсан тий. Дараагийнхаа ингээл ном гаргаж идэв. Тэдүүл ерөөс энийг зогсоож болохгүй юм байна гэл. Тэгээ баг 2-3 жил тэргүүр бүлэгч явсан баг тий. 3 ном дуусгасан гэхээр тэгээд яг хөө тэндээс зүгээр юуг олж харсан гэхээр яг нөгөө одоо бид нар жишээлбэл нөгөө мэрэгжил эзэмшихийн тулд 4-5 жил ингээд сурдаг штэ тий. Тэгэл тэнд чинь ингээд тэр мэрэгжилтэй холбоотой ингээд мэдлэгүүдийг авж байгаа нь тий дадлага хийж байгаа ингээд сурж штэ. Тэгүн гот төгсөнгуудаа ажил дээр гараад бас айгүй ол юм сурдаг штэ. Яг тэрнтэй адилхан гэр бүлийн харилцаа бас яг тийм чадруудад бид нэр суралцах хэрэгтэй байгаа байхгүй. Жишээлбэл яаж ярих юм тий. Одоо би ярихдаа за ярьлаа гэхэд одоо зөв ярих хэрэгтэй шүү дээ. Ингээл чи тэгдэг, чи дандаа тэгдэг гэл те. Өста угаасаа л юм байхгүй юу гэж ярих юм уу те. Эсвэл зөв ярих нь те одоо надад ингэж санагдаад байна. Би ингэж ботсон гэж ярих нь зөв гэдэг ч юм уу те. Ингээл нөгөө харилцааны ийм ур чадваруудад суралцж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нэг ерөнхийдөө ингээд нөгөө гэр бүлийн хувьд яг нөгөө одоо хүн ажил мэргэжил дээрээс хуралцж байгаатай адилхан гэр бүлийн хувьд ч гэсэн ингээд ихнэр хөр хоёр яг ийм скиллүүд одоо ур чадвар гэх юм уу те. Тийм яалч ч нөгөө юу болчиход тийм одоо ингээд нөгөө харилцаа гэсэн шүү дээ. Эхнэртэйгээ харилцах гэж чинь нэгдүгээр би өөрийгөө ойлгохгүй шүү дээ. Тэ. Тэг өөрийгөө ойлгохгүй байна. Тэнгуү чи өөрийнхөө нөгөө сэтгэл мэдрэмжийг баг юу болоод байгааг ойлгохгүй байхгүй. Тийм тэгээд нөгөө одоо би ингээл нэг юм болчихгод би одоо ууралчаа штэ. Тэгээ баг яагаад уурлаад байгааг мэдэхгүй байх те. Тэнгуү тэр чинь ингээд нөгөө сэтгэл мэдрэмж өчч одоо гомдох байна одоо юу гэдэг те. Эсвэл одоо хурмоогрох ч юм уу эсвэл тэгээ амар олон мэдрэмж хахад тэгээ би өөртөө мэдрэмжээ дарсаар агаал гарахтаа өөр болгож гаргаад байгаа байхгүй. Одоо тэгэдсэн байхгүй эхний үед. Тэнгуү чи ерөөдөө ингээд нөгөө гэрлээд гэр бүлээ ингээд сайн авч яг одоо хүртэл ингээд битээр хоорондоо асуудал байгаа шүү дээ. Асуудал байн гарч идэг те. Гол нь нөгөө юунд сурна гэдэг байгаа нь скил одоо тэр нөгөө чадвар суралцна гэдэг байгаа нь чинь одоо би тэр асуудлыг яаж хоёлоо шийдэх үү? Яаж би одоо сэтгэл хөдлөлөө уурсан бол тэрийг илэрхийлэх үү? Амар нэг хөдөлгөөн дадлах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ тэнгуү чи ерөөсөө буцаад өөр дөрөөл ажиллах хэрэгтэй болчдөг юм байна. Би яг тэр нөгөө үг харсан шүү дээ. Нөгөө одоо ер нь л тэгдэж шүү дээ. Хиний өөрчлөлмөр агаал эхлээд өөрийгөө өөрчлөх гэдэг шүү дээ. Яг тэр л үний юм шиг санагдсан шүү дээ. Яг өөрөө өөртөө яаж харьцаж чинь өөрөө өөрийгөө л яг тэр юм өөрчилж ийж л яг зүг болох юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм нөгөө талаар яг нөгөө хувь хүн төлөвшөх айгуу том тийм талбар байгаа байхгүй тий. Төлөвшөл явагдаж байгаа. Одоо ингээл бодохоор яг ихний жилүүдэд байсан ингээл өөрсдийгөө бодож байгаа. Одоо ингээ харахаар ингээл бас аягүй өөр болцсон байгаа даа штэ тий. Тэгэхээр яг энэ дунд чинь нөгөө ингээ тусдаа ингээ яваад байсан бол магадгүй ингээл өөрсдөө яг нэг хувь чи хэвэндээ байгаад ээж магадгүй тий. Тэгмэд яалтчгүй ингээл цуг амьдарч байгаа болохоор ингээ нөгөө гэж хавиралдаж штэ тий. Ингээд тэр чинь ингээ нэг талаар аягүй өвдөлттэй айгу хэцүү тэг ингээ өөрийгөө өөрчлөлнө гэдэг чинь тэгтээ нөгөө өөрчлөгдсөний дараа айгу тийм гоё төлөвшөлт ингээ хүрчихсэн те буцаад ингээ харилцахад айгу амар болчихсон ингээд байдгийг бас ингээ айгу харж байгаа байхгүй юу. Тийм тэгээд яг хоо ерөнхийдөө нэг тиймэрхүү юмд дундуур яваад тэгээд ингээд нөгөө бит хоёр ингээд ойлголцаад байна штэ тий ингээд баг багаар ойлголцаал ингээд өдрөгдсөн ингээд гайг болол тий ярьж чаддаг болол анх ч бол ингээд болзоо гэл суучаал уйлаад ерөөсөө юмаа ярьж чадахгүй ингээд тийм үед байдаг байсан байхгүй юу. Тэгэл тайван ингээд аргадаал би ингээд уйлаал тий тэгэл дараа тэгэл би санаа завж байгаа юм чи ингээд нэг ресторанд аваад битэр болцаал яасан ч тий уйлаад тунгаа уйлаад өгдөг. Тэгээд өөр хүмүүс байгаа штэ. Тэнгүүд өөр хүмүүс энэ гадаад нөхөр одоо ингээ Монгол ах ингээ ойлоод байгаа юу болоод байгаа юм бол тийм тэгээд тэр чинь процесс тий.
Тийм. Тэгэл 50 ч гэсэн яг яагаад байгаагаа бас мэддэггүй байсан байгаа байхгүй ингээд дотор нь яг юунд дуурлаад байгаа, юунаас болоод ингээд урам хураад байгаа гэдгийг мэддэггүй. Тэгэл тэрийг бас ингээд нөгөө ярьж сурж байгаа юм тий. Тийм, ярьж өөрийгөө илэрхийлж сурж байгаа. Тэгээд энэ удаж ингээд нөгөө ойлголцлууд явагдангууд бит хоёрын хувьд ингээд айгу гэрэл гээгээ харагдаж байгаа байхгүй юу? Болох юм байна энэ гэрүүлийн харилцаа гэдэг чинь ингээд болдсон байна гэдэг юм тий. Өмнө нь болохоор ингээд одоо юу гэдэг за яа бүтэхгүй нэ. Гэхдээ одоо салъя гэж хэлж болохгүй. Гэхдээ одоо яаж энийг одоо ингээд давнаа тий. Надаас өөр хүн байсан бол одоо яах байсан бол гэдэг ч юм ингээд айгу тийм нөгөө одоо мухарцсан юмнуудад бас ингээд иржсэн санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд яг хөө тэр сургалтууд одоо нөгөө болцоо ярилцлагуудын дараа тэгээ бас тэн дунд ч ингээд зөндөө олон юмнуудыг сурж байгаа штэ. Нөгөө яриад зурч чадварууд. Тэгээд ер нь ингээд болдсон байна гэдгийг нэг талаараа бит хоёр харж байгаа. Нөгөө талаараа эргэн тойронд байгаа нөгөө хосууд одоо ойр дотны хосууд байна тий найз нөхөд яг асуудалтай ингээд яваад байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ ингээд за яг нэг юм мэдхгүйгээсээ болоод энэ хүмүүс ингээ асуудал үүсээд байна гэдгийг ингээл ерөнхийдөө харж эхэлсэн тий. Тэгэл за ер нь хоёлаа ингээд мэдж байгаа сурж байгаа юмнасаа ер нь хүмүүст хуваалцвал гэж бодож энэ одоо ингэр прожект энэ эхлүүлсэн. Тий. Яа ядаа л асуултанд хариулж байна. Гэр прожект чинь тийм юм биш үү? За. Тэг ер нь бол одоо яг чиний ярьсан зүг байхгүй. Гэрийг барьж байгуулах. Тийм тэгэнгүүт яг бит хоёрын зүгээр яг итгэдэг юм. За миний зүгээр итгэдэг юм юу гэхээр нөгөө одоо нэг юм таарж тохирохгүй хос ч юм уу те одоо нөгөө суучаал ингээл за угаасаа л бүтэхгүй буруу үнтэйгээ суучч гэдэг ч юм уу те. Тийм гэхээс илүү зүгээр л мэдхгүй байгаагаасаа болоод яг нөгөө яаж харилцах учраа олохгүй ярьж чадахгүй байгаагаасаа болоод харилцаа нь ингээд асуудал үүсдэг гэж бол би бодоод байгаа хгүй. Түүнээс яг нэг тийм өөр хүн байлаа ч одоо 50-аас одоо өөр хүн байсан ч бас л асуудал үүсэх байхгүй тий. Ингээд хичнээн ингээд за энэ яг мөндөө гэж бодоод ингээд сусан ч ахаал асуудал үүснэ. Ягаад гэвэл тэр чинь өөр хүн байхгүй тий. Тэр хоёр өөр хүн нийлж байгаа учраас угаасаа л асуудал байдсан байх гэдгийг одоо нэгдүгээр төлөвлөж зөвшөөрсөн гэх юм уу тий. Тэгээд нөгөө бас love language гэдэг нь шүү дээ хайрын хэл. Хайрын хэлээр нөгөө ярилцах хэрэгтэй гэдэгсэн тий. Тийм. Тэр бас айгүй нэмэр болдог бах тий. Одоо харилцахтаа одоо жишээ нь нөгөө нэг урмын үгэнд дуртай хүн байх юм бол урмын үгээр нь илүү ингэж харилцдаг ч юм уу тий. Тэр бас хэр нөлөөтэй байдгүй тий. Та хоёрын хувьд тэр бас тэрний бас ингэж яадаг хэрэгжүүлдэг. Тийм. Яг ер нь бол мэдэн тий. Тийм. Мэдэнтэй нэг амар хэрэгжүүл. Одоо чинь тунгаа тэр чинь яг нэг тэр сургалтаар мэдчихсэн байхгүй. Тунгаа чинь нөгөө тэгтээ тунгаас хэрэгжүүлээд эхэлсэн юм байна. Тунгаа чинь бэлэг авах харилттай байхгүй. Тэгээ анх надад ингэ бэлэг өгдөг гэсэн байхгүй. Бидтэй бэлэг авах хайр хэлэх байхгүй. Тэнгүүд ингээд тунгаа одоо хэрэгжүүлж надад бэлэг өгөө болцсон байхгүй. Тэгтээ чанартай цаг минийх болохоор чанартай цаг илүү. Тийм тэгээд чанартай цаг тий. Тийм тэгэл ерөнхийдөө бол хэрэгжүүлдэг. Одоо тэгэл яг нөгөө нэг цаг гаргахгүй бит хоёр хоорондоо ингээл болцохгүй байгаал ирэх юм бол ялчгүй би ингээл стрессж байгаа байхгүй угаасаа ингээл чанартай цаг учраас ууралтай болоод юмдаа түүхтэж эхлээл те нөгөө гурван жоох хүүхдтэй хүн чинь ингээл надад цаг гаргасангүй гэл тэгээ өмнө нь болохоор ингэдэг байсан юм би надад ингээд цаг гаргаач ингээд болзоо хийгээч намайг ураач гэл баявт хийдэг байсан. Тэгэл ингээл энэ над хуваартай ингээд надад цаг гаргаад өгөөч. Тэгвэл ингээд яг намайг хэлэхээр ингээд оруулж ирнэ. Гэхдээ яг нэг тийм санаачлагаар яахгүй яагаад тэгэхээр нөгөө эрэгтэй хүн чинь ингээл илүү их ажил гэдэг юм баа штэ ингээл гадагшаа ингээл аюу хандцсан. Тэгээд сүүлдээ би юуг ойлгосон бэхээр за ерөөсөө би өөрөө санаачлах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор нөгөө 50 хүлээхээр нэм итгэхэд баг 2-3 сар болцдог тий. Тэгэнгუთ за би ерөөсөө өөрөө санаачлах хэрэгтэй байна. Тэгэл хоёлаа нөгөө хуваар муур ярилцахтаа за одоо хоёлаа гарыг тэд өдөр тийм газар очие. Тэгэнгუთ нөгөө 50-нд тэр болзоогоо одоо ингээд товлох тэгээ хаана очих энтрээ ингээ бодох нь айгүй тийм нөгөө дарамттай стрессний хэзлээ жоохон хэцүү гэх юм уу те. Тэгвэл надад болохоор айгүй амархан байгаа байхгүй тэр нь өдрөө гаргачлаа тэгүнгууд за тэнд нэг тийм гоё газар байгаа шинэ газар байгаа гэж очиж үзье гэдэг ч юм уу те. Эсвэл бол хүүхдүүдэд хоёлаа ингээ зохицуулчаад одоо гадаа ингээ салхилуулчих. Баг магыгаа ингээ тэгдэг байсан байхгүй багаа нөгөө тэрэгэн дээр төрж унтуулангаа хоёр хүүхдэд зэрэг тавьцаа орн болцчихдаг ч юм уу те. Заавал тийм нөгөө ресторан биш ерөөсөө хамгийн гол нь нөгөө цагийг нь гаргаж ирээд тэгээд нэг цагаас нэг 2 цагийн хооронд те
гол нь ярих нь аягүй чухал гэдгээс аахгүй. Тэгээд би тэгээ сүулдэ яасан бэ гэхээр өөрөө ерөнхийдөө энийгээ санаачилдаг болсон юм. Тэгэл за одоо хоёул төгөлдөө хийгээл өнөөдөр ч гэсэн тэгээ ингээл яг жоохон цаг гарангуй хоёул гэлс тийшээ ороод жоохон юм яриа суучий гээл ингээл юмаа ярьчихж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр нь ингээд нөгөө одоо миний хувьд бол аягүй чанартай одоо хайр илмэн гэхгүй ингээд нөгөө надад нөхөр маань чанартай цаг гаргаж байгаа байхгүй юу. Яг анхаарлаа над руу хандуулаад намайг сонсоод би яас ингээд болж байгаа юмнуудаа ингээд ярьчингууд яг тэр нөгөө хайр илийн дагуу явж байгаа гэсэн үг. Энэ дээр юу юм бэ? Одоо ингээд болцоо ч юм битэр хоёуланд нь хэрэгтэй шүү дээ харилцаа. Тэнгүү чин дээр нь нэмээд одоо би төлөвлөж байгаа хэцүү байгаа шүү дээ. Тэ? Тунгад ал амар байгаа шүү дээ. Тэнгүүд тунгад яагаад амар вэ нөхөр тунгагийн одоо нөгөө чадвартай нийцчих байгаа байхгүй. Одоо би үүндээ тусалж байгаа байхгүй. Тэгээ тунгад тэр нь амар учраас тунгад тэрийг санааччихгод хоёуланд нь ашигтай болчиход шүү дээ. Би санаачлагаар одоо уддаг ч юм уу эсвэл амар стресс ингээд нэг олон стресс өгдөг ч юм уу те. Тэгэхээр одоо нэгсэнд авьяас чадварынхаа дагуу заавал одоо яг зөө заавал нөхөр нь гэхээс илүү те. Эсвэл зарим нөхрүүд тийм ээж болно шүү. Үнэхээр гоё сюрприз ярьдаг те. Тэгвэл тэрийг л хийчих гэсэн байхгүй. Одоо нэг юм одоо тренд ч юм уу юу ч энэ байна л да. Ингээд эмэгтэй хүн болвол нөгөө эрэгтэй хүний араас одоо чейз хийх ёсгүй. Тэ ингээд одоо ингээл нэг муур шиг л байх хэвээр black cat energy гэдэг юм шиг л тэрийн заяа. Ингээд муур шиг ингээл эрэгтэй хүн араас нь гүгээл эрэгтэй хүн араас нь ингээл стенгих хэвээр гэт тийм одоо тиймэрхүү одоо эмгтээчүүд аяух байт юм л ингээд YouTube дээр TikTok дээр ч тэр ингээд одоо эрэгтэй хүнийг араасаа ингээд гүйлгэх те одоо эрэгтэй хүнийг араасаа ингээд чейз хийлгүүлэх тийм аргууд гэж мэгэл те одоо эсвэл бол эрэгтэй хүн хэрвээ чиний араас тийм хийхгүй байгаа бол тэр чамд тохирох эрэгтэй хүн биш гэдэг ч юм уу те тийм юм нэг тарих угаалт ч юм уу одоо юм эмэгтэй хүнийг хэд ингээд нөгөө яагаад гэдэг юмнууд амирх байт юм шиг санагцсан. Тэгэл би ч гэсэн бас ингээ хаяа ингээл яа заавал би гэж ингэхтэй ингээл тэ яа эмэгтэй хүн ингэх гээд байгаа ингээд жоохон тэгэх гээд байдаг байхгүй юу. Тэг яагаад энэ эрэгтэй хүн тэхгүй байгаа гэж мэгэл дараг жоохон тэгдэг байсан. Тэгээ сүултээ бас бодсон чинь үнэхээр л манай хүн амар завгүй. Ямар ч тийм юмда хийх тийм юмда ингээд анхаарал нь явж чаддгүй болохоор би ялтчгүй санаачлаг гаргаж би хоёул ангид хийе ангид хийх юм бол манай тийм л та гэл зөвшөөрөхөр л байгаа байхгүй тий. Тэгээд ингээд тийм юм дээр эмгтээчүүд амар ингээд эрэгтэй хүнийг амар хүлээдэг байгаа байхгүй. Ингээд энэ эрэгтэй нь ингээд санаачлаг гаргаад ингээд миний араас ингээд сүгдэж мөргөөд ингээд ингээсэ гэдэг тийм юмнууд бүр ингээд кинонд ирчихсэн нэг тэгдэж шүү дээ. Одоо ингээд эрэгтэй л ингээд баг ингээд араас нь ингээд хөөсөөр агаал авч суудаг ч юм уу тий. Нэг тийм юмд ингээд манай эмгтээчүүдийн ер нь эмгтээчүүд ингээд тийм юм дамир хит өндөр хүлээлттэй болцсон юм шиг санагдсан. Тэгээд би ч гэсэн бас жоохон тийм байсан. Тэгээд тэр нь буурсан. Тэгээд буураад ингээд аюул айтайхан болсон. Тийм. Тэгээд тэр тал дээр ингээд бас тэгээд бас нөгөө нэг одоо эмгтэй хүн ингээд бараг юм муур шиг бараг юу ч ярьдгүй ингээд хэвээр надаас юм асуух юм бол би ярина гэдэг ч юм уу те нэг юм нөгөө нөхөр нь болохоор ингээд нэг юм golden retriever гэж байгаа байхгүй golden retriever гэдэг нэг юм тэр нэг нөхөр нь бараг ингээд чи юу гэж чи ямар гэж ингээд хажууд нь тэгэх хэвээр гэж нэг тиймэрхүү трендүүд зөндөө байдаг байхгүй тэгэл би бас тэрнийг үзээд яг үндэ бас яг тийм эрэгтэй хүн бүх эрэгтэй хүн тийм байж чадахгүй тий. Тэгэл бүх эрэгтэй хүн эсвэл яг тийм биш. Тэгэл ингээл зарим нь тийм ингээл тийм байдаг. Тэгээд тэрэнд ингээд амар олон эрэгтэй хүмүүс ингээд тийм боддсон шиг санагдсан. Тэгэхээр ингээд тэрнийг жоохон эвдээд аль талаасаа хийж чадах юм а хийгээд ингэж явах нь уг нь зүг биз дээ тий. Тийм шүү дээ. Тэр ч одоо харилцаа шүү дээ. Харилцаа гэдэг чинь одоо яг нөгөө өгөө аваатай байх хэрэгтэй шүү дээ тий. Тийм үстэй. Би хайрлаж байгаа бол буцаад энэ хүн намайг хайрлана тий. Тэгэхээр одоо юу гэдэг дандаа авдаг харилцаа бол чинь тэгэл бас хэцүү болж шүү дээ хугацаанда тий. Газрын тэнс байж шүү дээ тий. Тэргээр зөвөрлөдөө шүү дээ ингээд зохино шүү дээ. Тэнгүүд нь хариулаад зогчиж нэг харилцаа чинь ингээд явж явах тоглож явагчаа тий. Тэгэхгүй ингээд нэг нь ингээд зохингоот нөгөөх нь ингээд буцаа зохихгүй бол одоо нэг талаасаа харилцааны явах юм бол тэр чинь ингээд нөгөө тоглолцож болчих шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө хосын харилцаагийн гут чинь буцаал яг тэр үгнээсээ харахад л
энэ харилцан би биний хайрлах хэрэгтэй байхгүй. Энэ чинь хайрлах гэдэг шүү дээ. Энэ дунд эн чинь ингээд хосын харилцаа гэдэг чинь энэ дунд ингээд би бинийгээ хайрлаж, хүлээж авч, хүндэлжтэй. Тэгэнгუთ нэг нь л тэгээд идэг нөгөөх нь ингээд нэг нь л өгөөд идэг, нэг нь л хүлээж аваад идэг гэчүүл тэр чинь тийм урт хугацаанд бол эрүүл биш болчихж байгаа байхгүй. Тэгэл асуудлууд үүсгэн шүү дээ. Тэгээд яг тэр нь бас нэг тиймэрхүү утгатай юм шиг байна. Би бас бурууч ярьж магадгүй манайхаа. Тэгээд одоо эмэгтэй илүү одоо юу гэдэг нэг тийм даруй төлөв ч юм уу эсвэл ингээд нэг тийм юу байх хэвэл юм шиг байгаа. Нэг эмэгтэй хүн мууцаа ингэж жаахан хадгалдаг ч юм уу те. Хамаагүй бас нэг нөхөртөө бүх юмаа ингээд ярихгүй те. Ингээд жаахан ингээд ингэж нэг хальт өгчөөд ингээд өөргөө тагалцдаг ч юм уу те. Ингээд нэг тийм байх хэвэл гэл ингээд тийм юмнууд аягүй яригдаад идэм бэлээ. Тэгээд би тэрний бас ингээд зүгээр ингээд хэрэгжүүлээгүй л дээ. Би зүгээр ингээд судлаа сонсоол идэв. Тэгээд ингээд нэг бодлын бас аягүй токсик юм шиг хэлбэр хийж санагдсан. Гэхдээ өнөөсөө бас шалтгаалдаг багтаа тийм. Одоо битэрийн хөдөлгөөр одоо ингэж нэг юм бол аягүй тодорхой байгаа. Одоо тодорхой жоох одоо миний хувьд бол тэгж боддог. Юу гэж боддог хэрэг. Одоо битэр чинь гэр үүстэй эхний нөхөр байж тээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө эхний нөхөр гэдэг болцсон л энэ бол энэ дэлхийд ирэх одоо хамгийн татны харилцаа. Бага ахгүй ууг нь. Тэ нэг баг. Тэ нэг баг. Энэ бол best friend. Тэ хүн чинь best friend-тэйгээ хараа ингэж юу вэ? Гоё ингэ 50 тэ. Ямаа ингэ чөлөөтэй. Одоо түрүүний ингэ чиний ярьж байгаа чинь ингэ жоохон юм өгчөөл тэ. Яг гал мэдгэдэхгүй тэ. Тэгээ нэг зүгээр амар mysterious дотроо нэг бодолтой тийм ингээл амар mysterious юм байх хэрэгтэй басна гэдэг. Битэрээд нэг яг зүгээр битэрийн харилцаанд тохиолдсон юм ингээл тохиолдсон тий одоо ингээд томгоо жишээ ингээл нэг юм надад хүсээд байгаа. Тэрийг хэлэхгүй. Тэгээ би тэрийг тааж олно. Анх тий эхний үед. Тэгээ би тааж олохын тулд таахгүй юм чаа. Тэгээ тэнгуүч нэг надад хүсээд байгаа би тэрийг ингээд олохгүй мэдрэхгүй байгаа тий. Тэгэхээр чи ингээд одоо томгоог өсөд авах хийхгүй байгаа. Томгоод хэцүү шүү дээ. Тэгээ ууралдаг ч юм уу, гомддаг ч юм. Эхлээд нэг их үед жоохон тийм гардаг гэсэн тий. Нэг өдөр нэг гомдчоод нэг уурлаад нэг орой тэгэл бист амар нөгөө уучлал гойлох гал тэгэл бист цуг унтахгүй мунтахгүй гэлээ нөгөөт чинь ингээл нөгөө юу нилээ хүүтэн байранд те нэг ингээл юу бол орой ингээл суугаад ста намаа ингээл гоё харны орондоо орж унтмууд ингээл суудаг байхгүй. Эсвэл барыг 5 минутаар гэл хөрхөө яваад гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө нөгөө юу харж байгаа баг өөрөөрөө би хохироочтой хохироод байгаа байхгүй. Тэнд ингээл нэг гүрийгээл ингээл сууж муугаал те даарж мараал. Тэгэл зүгээр л хилчих хэрэгтэй байхгүй. Эн чинь ингээд ээ гэдэг. Эхлээд эхнээ бол гэхдээ тэрийг мэддэггүй байсан л да ингээл гуйлах гал, аргадуулах гал ч юм уу те. Тэгэл явцын донд үгүй ингээ уусаад мэдэхгүй байгаа байхгүй ягаад ч мэдэх юм боломжгүй те. Тэгээ тэрийг тааж маагаал таалах гэж үзсэн. Манай юм бол гаргийн юм ярьж байгаа юм чи те. Би бол таахгүй юм байлээ. Тэгээ тэр чинь нэг ойлгочихж байгаа байхгүй те. За. Тэгээ нөгөө талдаа бас нэг ойлголт нь аягүй чухал. Бит хоёр нэг баг одоо нэг юм өрсөлдөөд байгаа ч юм уу те. Хин хинийхаа дээр гарах гаалж эсвэл хин их хайрлагдаж гадаа тэмцэн ч юм уу биш те. Яг ингээд нөгөө хамтдаа жаргалтай авах гадаа нэг баг штэ те. Тэгэн гот би энэ хүний ингээл зовоох гадах шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй юу? Нэг баг юм чинь те. Тэгэхээр яг бит хоёрын хувьд бол яг нэг тийм юм бол нэг үсгүүл явцдаг юм шиг байна те. Тэгээд бас нөгөө нэг юм болохоор нөгөө эрэгтэй хүн хүндлэлээр одоо илүү хайрлагдсан гэдгийг мэддэг. Эмэгтэй хүн болохоор эхлээд хайрлагдчих дараа нь ингээ хүндлэгддэг ч үлээ. Нэг тиймэрхүү юм ямар тий одоо тэр чинь бас нөгөө хайрын эхлэл дээр чинь бас байгаа штэ. Тий. Тэнгууд 50-гийн хайрын эхлэл болохоор хүлээн зөвшөөрлийн үг. Тий. Одоо урам өгөх тий. Тий, урмын үг центр байгаа байхгүй. Айгу өндөр гарч ирдэг нь тэр ах тий. Тэгээд өөр юу вэ? Physical touch. Physical touch минийх бол нэг хүндэр биш. Тий, минийх ихтэй өний хүндрэдэг. Тий. Тий, миний ч одоо урмын үг тэр нэг хүндгэхтэй. Тэгээд физикал тач. Тий. Тэгэнгუთ одоо тэр чинь нөгөө нэг мэдчихэнгууд би одоо нэг өөрийнхөө ингээд бэлэг өгдөг ч юм уу тэгж 50 хайрлаж бол болохгүй болчих штэ тий. Эсвэл ингээд 50-тай ингээд цаг гаргангууд 50 хайрлаж байгаа мэдрэмж бас авахгүй болчихж байгаа байхгүй. Тэр нь болохоор минийх. Тэгээд буцаад би зөрүүлээд одоо
яадаг чинь те ингээд гоё урам үг хэлдэг ч юм уу те. Би эхний үед айгүй их захиа очдөг байсан те. Нөгөө өөрөө ингээд нөгөө шууд бас ярих тийм зориг байхгүй. Өдрөө нь хараад ингээд хилчих зориг байхгүй. Тэгэн гот ингээд нэг хоримтлуулж байгаа л энэ чинь ингээд ингэсэн шүү гээл талрахж байгаа юмнуудаа чинь бас уучлалтгүй ууж ингээл хэл амаар айгу мохоо өгнүүд хилдэг ч юм уу те ингээл тийм юмнууд гаргасан байгаа штэ. Тэгэл ингэсэн дуучлаараа бас ингээд өдрөө навч болж чадахгүй. Тэр бол чинь миний хайр ил учраас амар таачилж байгаа байхгүй. Тийм тайван тэр айгу дуртай байдаг гэсэн те. Машаал бас манайх нэр ингэж бодож явж байгаа юм. Ингээд амар орон морал те. Тийм намайг зүгээр бэлэг мэлэг өгөхөөр минийх нөгөө угаасаа тэр нь баг болохоор нөлөөлөхгүй байгаа байхгүй. Тийм тэгээд бичгээр тайванд айгу тийм юутай байдаг байсан юм. Дуртай байгаа нугасаа мэдрэгддэг байсан учраас нөгөө талаараа надад ч гэсэн тэр нөгөө чухал цаг гэдгийг би мэдж байгаа учраас ингээд энэ чинь сайн байгаа шүү. Энэ ингэж хийж өгсөнд баярлж байгаа шүү гэнгүүт нөгөө яг бодит амьдрал дээр болохоор би чи ингээд өглөөд байгаа шүү дээ. Энэ чинь болохгүй, тэр чинь болохгүй байна гэл те. Тэгэнгүүт яг нөгөө хүний дотор нөгөө нэг ингээд би ер нь л ингээд болохгүй байна гэдэг юм гээд мессеж яваад байгаа шүү дээ те. Тэгмээд захиа өгөнгүүт буцаад дотор нь яг уг үндс нь бол яг уг болвол ийм бодол байгаа юм биш дээ гэдэг юм авж байгаа болохоор харилцаа ингээ гоё яваад байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ингээд тийм би нэг үгэлдэг тайван болохоор нэг юм хамгаалах системд орчдөг тий. Ерөнхийдөө энэ гэхдээ ингээл хосуудын харилцаанд ер нь байдаг л юм шиг байна тий. Эрэгтэйчүүдийн юмнаас. Одоо ингээд миний одоо таньдаг айгүй олон эмэгтэйчүүд single moms байна. Тийм хүүхдтэй болоод салцсан. Тэгэл ер нь энэ тийм харахаар аюу олон салцсан хүмүүс л аюу харагдах юм. Гэтэ бас хамтдаа байгаа хүмүүс нь бас байна. Гэтэ хамтдаа байгаа хүмүүс нь аюу их юм тисэж твчиж байдаг юм шиг харагддаг. Тэгэж тисэж твчсний үр дүнд ингээд цаанаа нь ингээд ялдаг ч юм уу тий. Ялалт бий болдог ч юм шиг тий. Бас тийм юмуд амар харагдаад байдаг. Тэгээд ягаад ер нь ингээд тосод аягүй их юм салаад идэм бол ер нь одоо ингээд бас гэрэлтийн юу ингээд аягүй буурсан байна гэж сайн нэг судалгаа гарсан байсан шүү дээ. Хэдэн аягүй буурсан гэх юм. Та хоёрын хувьд тэр ер нь ямар шалтгаантай гэж бодож байна? Яг өөрсдийн зүгээс яг бодож байгаа юм байл. Тэгэл олон шалтгаан байд. Яг хоо нэгдүгээр угаасаа түрүүний хэлсэн гэрэлтийн талаар мэдлэхгүй суучсан шүү дээ бид нар чинь. Тэгэхээр ч угаасаа тэр чинь ингээд одоо fairy tale болчихж байгаа. Тий одоо ингээд нэг ажил одоо нэг хүн ажилд ороход те тэр сургуулаа төгсөөгүй ямар ч чадваргүй бол тэр ажил хийж чадахгүй шүү дээ. Тэндээ адилхан чинь нөхөр гэдэг амар том одоо ингээд те позишнд очиж байгаа байхгүй те. Тэр одоо компаниар зөвлөө тэр компанийг авч явах те захирал болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр компани чинь хүүхдүүд төрнө гэл те гэр үлдчихэ ингээд. Нэгдүгээр нь яг тэр юм манад сайн яригддгүү угаасаа. Гэтэ яг энэ чинь дэлхийн нийтийн асуудал л та. Зөвхөн Монгол шүү дээ. Америкч ялгаагүй одоо яг муслим улс зарим улсуудад ингээд юу гайгүй. Ер нь их ихтэй л тийм террористийн шүүгээс алдтаа болцсон байлээ гэж одоо судалгаагаар. Тийм орчин үед. Тэгээд за тэр нэг шалтгаан байж байна. Тэгэхээр яг гол юм нь болохоор одоо нөгөө бас харилцаж сураагүй одоо тэр түрүүний яриадсан. За Монголд бас Монгол буюу Азид ажилладаг нэг юм байгаа да. Эрэгтэй хүмүүсийн тухай. Юу? Салтын бас нэг шалтгааны одоо юу? Чи юу гэж ярьж байна? Азид гэвэл. Азид тэгэхээр яг эрэгтэй хүмүүс нь амар юм хаагдмал болов. Яг өөрснийхөө мэдрэмжийг ингэж хэлдэггүй ингээд тийм нэг юм хаагдмал байдаг ба. Яг эрэгтэй хүний юунаас. За тий тэр юм уу? Тэр бол тий бас том шалтгаан. Яа тэр тий илэрхийлэхгүй байна. Тэр чинь тэгээд нөгөө тест байгаа л тий. Сквал одоо тест чаад эхнэрээ зоддог ч юм уу тий. Тэгэр үл үчрхэл яваад гэдэг тий. Сквал жагаад ямар нэгэн хаймаа харж донтолтонд өртөг. Тий сквал донтолтонд орох тий. Тий тэрнээс гадна юу вэ гэхээр Азид юу вэ гэхээр нөгөө юу хадмууд ээ. Тийм үү. Тэгээд яагаад ингэж тий хамааралтай. Уг нь юм байхгүй. Гэрэлт гэдэг чинь за ийм байхгүй ч яах вэ? Одоо ингэж битэр чи ингэж гэр бүл болж байгаа штэ. Тэгэхээр нэг ясандаа зүүрлэх юм бол одоо за одоо тунгаагийнхтэй одоо тунгагийн аав цог хоёр байхгүй. Цог хоёр гэдгийг одоо айлын одоо тий за хаан дурсаар зүүрлэх юм бол тий одоо гүнжин
өөр нэг 50 гэдэг одоо ханхүүтэй гэрлээд тусдаа ингээд хаан тус байгуулж байгаа байхгүй. Гэ зөөрлөл. За. Тэнгүүж яадаг вэ гэхээр тэр хаан тус чинь тусдаа хил хязгаартай. Тий одоо ингээд нэгэ тий бид нар фэри тэлэр тий тусдаа хуйлтай, тусдаа ингээд санхүү мөнгөтэй. Тий ингээд нэг хаан тус өгөн байгуулах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл нөгөө Аз уу одоо монголчуудын их бас нэг гаргаж байгаа шалтгаан юу гэхээр одоо салтан төлж шалтгаан нөгөө аав ээжиг яах нь гэр бүлтэй хамт аваад ирдэг гэдэг нь зарим нь яг бүр хамт амьдэрчиж байгаа штэ. Би айгүй хэцүү те. Яг санхүү мөнгө янз бүрийн шалтгаанаас ингээд аль нэг хатманда ч юм ингээд аль нэг аав ээжинд очиж хамт амьдэрчиж байгаа. Энэ бол тэнгуү чин буцаад нөгөө ингээд тусдаа ингээд бие даах юм чи одоо чинь зэрэг би чинь одоо аав ээжийн хүү одоо ингэ цуг амьдэрчлээ шүү дээ. Одоо жишээ нь. За одоо би тунгааг нь чичээд амьдэрч аав ээжтэй гэж бодсоолээ л да. Тэнгүүд тунгаад ямар үүрэг гүйцэтгэж байгаа гэхээр охин байх, аав ээжийнхээ охин байх үүрэг. Тэгээд миний эхнэр ах үүрэг. Зэрэг гүйцэтгэх болно шүү дээ. Тэнгүүд чин тэр чи юу болж байгаа гэхээр нөгөө битэрэ нөгөө түрүүний ярьсан олон асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэнгүүд би дахиад тунгаа аав ээжтэйгээд дахиад нэг асуулт шийдэх болж байгаа. Тэгээд аав ээж нь одоо жишээ нь те инг тэгч гэдэг юм уу ингүүд ингээд нэг хоёр хүн ч уулзраалах гэсэн чи одоо хэдэн уулзраалах хэрэгтэй болж байна. Гурвалж нөрүүлж юм болж бас те. Тийм гэхдээ яг зөвхөн цуг амьдрахаас гадна ерөөхдөө нөгөө манайхан ч одоо ингэж ярьдаг байхгүй жишээ нь тусдаа гарцсан ч гэсэн манаа тал те манайх танайхан тэмүүл чинь тусдаа гараагүй байхгүй. Чи мөр ингэ сэтгэлгээнд нь ингээ те тэр хоёр чинь суугаагүй байхгүй. Одоо ингэ те манай талангууд манай аав ээж одоо ахын дүүс те танаа тал танаах яхаар ингэдэ манайх ингэ тийм тэнгууд эн чи угаасаа нөгөө хоёр хүн чи ингээд ууг нэг гэрт орцсон мөртлөө нөгөө хаан тусаа бий болгоогүй нөгөө хаанд бас хариалт зэрэг байгаа байхгүй. Тэгээд одоо санхүү ч юм уу том шийдвэр гаргах сэтгэл санааны хувьд ингээд хамааралтай байгаад тахаар уг нь битэр чи уучраа болох гээд ингээд нэг гэр үлдэх гээд штэ. Тэнгүү чи нөгөө ар гэрх нь ороод ирлээ штэ. За тэгвэл яах вэ? Чин тэр олон уучраа болох энэ боломжгүй болчих واخгүй. Тийм нөгөө талаараа бас нөгөө ээж аав нарын хувьд ч гэсэн тавьж явуулж чадахгүй байх магадлалаас айгүй өндөр. Тэгэл ингээл яг нөгөө хүүхэд нь хിവэрэ одоо манай гэрт амьдарч байсан одоо тунгаа гэдэг охин хിവэрэ байгаа гэдэг үүднээс ингээ хандаад идэг. Тэгээ яг уг нь бол яг бит хоёрын хувьд ингээл яг ингээ хурмаа игээд нүдэн дээр нь ингээ харуулж байгаа штэ тий. Ингээ за хоёр ингээ тусдаа гарч шүү ингээ харуулж байгаа. Тэгтэл ээж нарын хувьд за ялангуяа ээжийн хувьд бол манай ээжийн хувьд бол ингээ тэрийг ялгаж салгаж ойлгохтлоо айгу удаж байгаа байхгүй. Би нэг хэсэг аюу ингэдэгс ээж ингээл залгаал яг нөгөө намайг нэг ойтон болоод явсан шиг л санаж байгаа байхгүй. Ингээл одоо тэр идэгч гинэ ингэч тэдэнд өргөдөгч гэл ингээл мөнгө төгрөгийн юмд оролцоол ч юм уу те. Тэгэн гот би аюу их нөгөө хурмаасны дараа тэгдэг гэсэн ингээд за би 50-аас асууж агаад хэлье. 50-тай ярьж агаад хэлье гэл аюу тэгдэг. Тэгсэн чинь нэг өдөр ээж уурлаад чи ч одоо хаашийн толгоог юм аашийн дандаа 50 гэж яхаа ингээл аюу уурлаж байсан байхгүй. Тэгэн гот нөгөө яг тэнд ингээд нөгөө ээж бас тэнд ингээд айн манай охин ингээд тусдаа гараад тусдаа айл ихнэр болоод эднэр ингээд тусдаа өөрийн гэсэн санхүүтэй өөрийн гэсэн зорж харж байгаа төлөвлөгөөтэй тий тийм болж гинэ гэдгийг ойлгохтлоо ер нь нэлээд удсан тий одоо л ер нь ингээд за ер нь та нар ингээд тусдаа шүү тий одоо л ойлгоцсон ингээд тусдаа гэдгийг ингээд ойлгочихж байгаа байхгүй тэгэхээр ээж аавын хувьд ч гэсэн ингээд яг нөгөө хүүхдээрээ санаад тэгэл ингээд нэг нөгөө хайрлаж байгаа үднэс шүү дээ тий хайрлаж байгаа үднэс оролцоод идэг. Тэгэн гот нөгөө хоёр хос чинь бие дааж юмаа хийж чадахгүй. Тэ? Бие даагаад ингээд юмудаа ер нь гэрэлт гэдэг чинь ингээд нөгөө орчихгүй. Хүн ер нь бол яг за яг мэдээж аз жаргалтай амьдрах гад гэрэлж байгаа шүү дээ, тий. Тэгээ өөр хүүхдээ болоод энэ чинь ингээд нэг бас нэг төлөвчлөл явагдаад байгаа байхгүй. Одоо ингээд төрөний жишээ шүү дээ. Одоо нэг гүнж ханхуу хоёр байсан бол ингээд хаанд усаа байгуулад одоо хаан болох шүү дээ. Тий. Тэнгүү чи эмпайрыг босгол одоо нэг аав ишнээ оролцох юм бол эмпайр босхгүй бас тий. Нөгөө л нэг гүнж юм ханхуу гэл ингээл яг ардын queen болох хэрэгтэй байна. Уг нь тий. Тэгжээс нөгөө тусдаа одоо 50-гийн гэдэг одоо гэр бүл үүсэж байгаа байхгүй юу? Та тэнгүүд эн чин зөвхөн гэрсэн хүмүүс дээр ч биш ер нь одоо нөгөө тийм хүмүүс байдаг шүү дээ. За гэрлээгүй хүмүүс тийм насаараа нөгөө ингээ аав штэ цог байцсан. Тэгээ хамааралтай бүр мөнгө ингээ хүртэл авдаг 50 хүрсэн ч юм уу тий.
Тийм одоо агаа нар бол байдэн шүү дээ. Тийм. Тэгэхээр чин тэр чинь нөгөө ингээд нөгөө хүн чинь ингээд төлөвшөөд явхад л зогсоочих жоохгүй. Тэгээ нөгөө хүн чинь ингээд гэрлээд хүүхдтэй болцсон байдаг. Нөгөө дэше цаашаа явахгүй төлөвшөх гээд байдаг. Хингүү чи нөгөө санхүүгээр нь хангаад ч юм уу ингээд бүх юмэн заагаад тахаарч нөгөө хүн чинь ингээд төлөвшөх гэсэн чинь гацах магадлал өндөртэй байхгүй. Гэж битээр тэгж хараад. Тэгээ одоо гадаад жишээ нь Америк кино ингээд харж байхад ингээд хүүхэд нь 18 хөрөнгөд л баг машина угаал за баяртай коллеж руу яв гэж явуулчихсан шүү дээ. Баг тэр нь зөв гэж бодож байна. Хоёрын хувьд одоо хүүхдүүдээ одоо 3 хүүхэд байгаа шүү дээ. Том охиноо одоо гадагшаа сурахаар явах уу эсвэл том болохоор юу яана гэж боддог. Шууд ингээд бас ингээд за миний охин одоо ингээд төлөвшөөрэй гэд ингээд явуулах уу яах вэ? Гэхдээ яг хоо тэрэн дээр ер нь боддог юм. Одоо яг ирээдүйн юм хэлэхэд л хэцүү. Тэгвэл яг ерхий зарчим нь бид тэр юу хүсэж байгаа вэ гэхээр 18 ч юм уу 20-д одоо гэрээс явлаа штэ. Тэгтээ манай охин хүү тодорхой шийдвэр гаргаад тэр гаргасан шийдвэрийн хариуцлагыг хүлээдэг төлөвшрөө жоохон очсон байгаасаа л гэж хүсэж байгаа. Тэхийн тулд тийм одоо ажиллах хэрэгтэй тийм. Одоо шийдвэрийг гаргуулах хэрэгтэй байхгүй. Одоо жишээ нь одоо би тэгж бодоод байгаа. Одоо жишээ нь одоо чи манай хүү одоо чи юу лээ? Талаатай тий. Тийм тэгэл одоо ингээл би чи өөрөө ингээл 5 дугаар ангидаа архим архуугаал үзчихсэн байхгүй. Тэр ер нь бол ингээд нийтлэг шүү дээ. Тийм ингээд нууцаар яаж жаал уучдаг ч юм уу, тамхи сарах ч юм уу. Тэнгүүд одоо би жишээ нь тэр хүүхдийг одоо тэр нэг эрсдэлтэй зам үйл хийж штэ тий. Үйлдэл хийж штэ. Аль болох ер нь одоо аав ээж хажууд байгаа дээрээ тиймэрхүү юм хийгээд үзчихээсэй гэж бодож байгаа. Сонголт хэр ч нөө сонголт хийж штэ тэр хүүхд чинь буруу сонголт. Тийм тэгээд яг би зүгээр харж ийсэ. Одоо яг манай ангийн хүүхд 10 жилийн хүүхд те. Бүр амар диктатор ингээд аавч ч юм уу те. Юу ингээд ерөөс бүх юм хордог. Тэглээгээд тэр хүүхдээс хоригдог байхгүй ерөөс. Улам л. Тэгээ яагаад гэвэл ингээд бүр эрхэн богдоод байгаа шиг улам харин тийшээ ингээд бүр биднээс илүү одоо нөгөө найзуудаасаа илүү тэр юм руу орох ч юм уу те. Гэтэл одоо манай ээж бол яг хоо ерөөхдөө жон жилээд орхидог ус учраас би тэр буруу юм хэрэглэлээ тий тэрнийхээ хариуг би амслаа баларлаа тэгээ нэг сонирхол болчихж байгаа байхгүй. А тэнгуү тэр хүүхд ингээ богцоор хагаад ээж аваасаа салангуудаа шууд аваад тий тэнгуү ч амар том эрсдэл болчихж байгаа байхгүй тий. А багтаа бол арай бага эрсдэл өрх. Нэг тим юм зүгээр бодоод байгаа. Тийм тэгэхээр тийм яг одоо нөгөө сайн сэндрийн асуултан дээр болохоор надад тийг санагдаж байгаа байхгүй. Яг юу ингээл нэг Европ одоо гадаадынхан шиг ингээл шууд ингээл заа яа баяртай гихгүй штэ мэдээж бид нар чинь арай өөр соёлын юм бас ялгаа гэж байгаа тий. Гэхдээ бас биеийн даалгана. Яг тодорхой хэмжээнд хүрч байгаа зөвхөн 18 20 гэлтгүй одоо манай гэртээ тийм юу байгаа аахгүй 10 настай болвол 10 настай хүүхэд тий зүгээр ингээл гэртээ орж ирээл хоол идчихэл тэгээл тоглож байгаа унтаад байвал бас болохгүй шүү дээ. Энд чинь 10 нас хүрсэн. Тэгэн гот бит хоёр ярьж байгаа. За миний охин аяг угаахад туслая те. Өрөөгөө цэвэрлэе гэдэг ч юм уу ингээд нөгөө өөртөө оногцсон тэр нөгөө үр хөвнүүдийг тийм тохирсон одоо үүрэг даалгавруудыг авч байгаа байхгүй юу. Тийм мэдээж тэрийгээ гээд хийгээд явахт нь ингээд багаар нэмэн те. Тэгмээд нөгөө жоохнууд ч ихсэн адилхан яг те үр тохирсон юмнуудаа хийн. А тэр нь эргээгээд нөгөө багаар ингээд бэлцээр хаад магадгүй 13 үрээд арай нэг өөр төвшөнд те гэрээ цэвэрлээд нэг хоол хийчдэг болтго ч юм уу. Тэгмээд 18 20 хүрээд ирэхэр чинь тэр чинь ингээд нэмэгдээд явхад бас ингээд асуудал хөө гэж бодож байгаа байхгүй. Тэг яг мэдээж янз бүрийн сонголт юунууд гарахт нь өөрийнхөө зүгээс одоо том болсны дараа л өөрсдийнхөө зүгээс саналаа бол хэлнэ. Гэхдээ шийдвэр гаргах эрх нь бол мэдээж хүүхдүүдэд бол өөрсдөд нь байна гэж бол бодож байгаа. Ирээдүйд яг тийм. Тэгэхээр төрөөнөөс нааж тэр шийдвэр гаргахад багтаа их алдагдсан мөр зөв шийдвэр гаргах магадлал өндөртэй байхгүй. Тэгэхгүй болохоор нэг багтаа өмнөөс нь шийдвэрийг гаргаад байна шүү дээ. Ээж аваа. Ерөөсөө алдаж үзээгүй байгаа тийм. Тэнгүүтээ тэр чинь ингээд хүн юм чи уусаад төс байхгүй шүү дээ. Уусаал бороо шийдвэр гаргана шүү дээ. Тэнгүүт чи нөгөө 20 хүрчээд гэрээсээ явахдаа тэр чинь шийдвэр гаргаад алдаж үзээгүй учраас туршлагагүй. Тэгээ бороо шийдвэр гарангууд том алдчихдаг ч юм уу тий. Том алдахтаа аюу сэтгэлээр ундаг ч юм уу тий. Тэр ингээд амьдралд нь тэр чигт нөлөөлчихдөг ч юм уу тий.
Тийм. Санааг нь ойлгож байна тийм. Амар би бас ингээд одоо ингээд 3 хүүхэдтэй шүү дээ. Тэгтээ бас ингээд хаяад ингээд үгүй чи яг ингэх юм бол наа чин зөв байхгүй юу? Ингэчихвэл ингэн зөв байхгүй юу гэдэг ингээд жоохон тэгээ тулгаад идэм юм байна. Толгойдоо. Тэрнийг ингээд би өөр ингээд ойлгоод байдаг. Тэгтээ ингээд тэр хүүхд ингээд алдаад буруу юм хийчихвэл ингээд тэр нь амар хэцүү болох юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ингээд дараа нь ингээд бид нарт амар ажил болдог ч юм уу тийм. Тэнгүүт ингээд дараа ингээд эртнээс тань энэ зөвөө энийгээ сонгоод гэж хэлчихмээр. Тийм одоо жишээлбэл нөгөө ингээд хамир хүүтэнд ингээд нэмгөө уцамж гарах гээд идэг штэ тий. Манай өх яг тэгсэн. Тэгдэг байхгүй. Тэгэн гот нөгөө ээж нар болохоор ингээд нөгөө дараа чи юм одоод өвдчих юм бол одоо ингээд би дараа насрна би ингээд тэгэн гот яг уг юу нь бол өөрсдөр нь хийх нөгөө сонголтын нөхөс. Одоо ялангуяа танаа охин шиг том хүүхэд болвол бүр тэр зэсмаа ингээд тайлбарлаж өгөөд те. За ингэвэл ингэ шүү гэд үр дагаврыг хэлж өгөх нь штэ. Тэгээд өөрөө сонголттой. Тэгээд яваад дараад ханаад хүрээд те. Тэгээ өөрөө ингээд тэрийгэ мэдрээд за би дараагийн удаа те ингээд дулаан хувцлах хэрэгтэй гэдэм байх. Цаг агаар харж агаад ингээх хэрэгтэй гэдэм байх ингээд мэдих те. Манайд ер нь тиймэрхүү юм аяг байдагтай. Ингээд манай орчлон бас аягүй тийм өөрөөр байхгүй. Дундх хүүхэд маань. Тэгэн гот ингээд хувцлалтын тал дээр ингээд яг ингээд зүрх гээд идэх байхгүй ингээд амар юм халуун өдр ингээд зузаан хувц үснэгээл те. Диско бол ингээд учиргүй ингээд нэмгэлэх гээл тэгэл за заримдаа ингээд загинж үзэн заримдаа чи өөрөө дураараа тэгээ даарах юм бол миний хөө чи ингээд ханаа төрөх юм бол чи чихэр жимсээ идэж чадахгүй гэл яг хэлж байгаа байхгүй. Тэгээд ингэ шүү гэл ингээд хэлээл тэгэн гоо заримдаа яг өөрөө туршиж үзэн заримдаа эсвэл миний анхааруулгыг сонсоод одоо нөгөө бодож ш за би чихэр идэж чадхаа болчих юм байна гингуудаа юм өмсдөг ч юм уу те. Тиймэрхүү юм. Тийм. Тэгээ битэр ч адилхан өөртөө байлгах гэдэг. Тийм. Гэхдээ яг ингээд нөгөө энийг нөгөө талын сонсцсон болохоор заримдаа сонголтын өгчөөр одоо манай тэр орчлон гэдэг хөвт чихэр идэх гэдэг нь штэ. Айл мэлсэл нэ заа. Тэгэл за нэг маж чи хоёу байдаг хгүй диатестэй. За хитчээр. За чи ингээд майж штэ гэд. Тэгээд идчихэ. Сонголтын өгчлөө штэ те. Шууд байлгахгүй. Тэгэж нэлээ их чихэр идэв. Тэгэл ингээл майжаал те. Тэгвэл тэр нь амар өөрт нэгцээ байгаа байхгүй. Тэнгүүд ингээд дараад нь идэхгүй тий. За би дараач дээр идэхгүй гэх. Тэгээ идэхгүй байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг үр дагавраа амсчих байгаа байхгүй. Тэгэхээр тэндээсээ нөгөө өвчин ингэ сурччаа. Одоо нөгөө түрүүний ханаа төрнөсөн шүү дээ. Манай өвчин ханаа төрхөнгүүч чи угаасаа бас нөгөө ханаа өнгөч уус чихэр хөхгүй шүү дээ. Чихэр хүүд бүр. Тэнгүүд угаасаа нөгөө ихчин зүгээр дүүн зүгээр чихэр идлээ гэхэд нөгөө дундх нь өөрөө идэж чадахгүй ангууд яг нөгөө ингэ үр дагавар амсаж байгаа байхгүй тий. Тэнгүүд дараад нь цаацаг авцаа өмсөөр гардаг. Нэг тиймэрхүү юм болоод байгаа тий. Ер нь айгүй хүүхдүүд айгүй ухаантай. Тэгэл яг тэн дээр ингээд өөрөө шийдвэр гаргаж авахгүй. Одоо ингээд амар жоох нөгөө манай нөгөө дундх хөө тэгсэн гэсэн ингээд нөгөө айлд орсон чинь ингээд нөгөө тавхтай чихэр байсан юм байна л да. Гэсэн хараа сууж үзсэн. Хичээ нэг дээш нь тавьчихдаг хөө гэсэн гэдэг байхгүй юу. Тийм бүр тэрийг нөгөө маа нөгөө хурш охоо хилээд тэгж хэлсэн штэ. Тэгээ сонсчаа бүр ингээд амар хайр хүрж байгаа байхгүй юу ингээд. Би ч юм болохоор ингээд өглээд байгаа штэ. Одоо чи ингээд юм чинь юм гарлаа гэл нөгөө тос төрөгч өгж байхдаа ингээд нөгөө чи чихэр идэхэр чи ингэж байгаа байхгүй юу гэл ингээд нөгөө учир шалтгааныг тайлбарлаж өгөөд тэгсэн чинь дараа нэг тийм сонсчоод би бүр хөөх юм бэ гэж бодчихсон гэж. Тэг Монголд бас нөгөө нэг бид нар биний найзтайгаа саяхан 5-4 хоногт нэг дебет хийсэн. Хүүхдийг зодохгүй юу гэдэг. Тэг манай найзууд бол ерөөсө хүүхдг хүмүүс авахгүй юу. Тэгээд би бол зодохгүй гэж зарим нь болохоор эрэгтэй хүмүүс болохоор манай одгойгоор бол ер нь бол зодох хэрэгтэй шүү дээ. Нэг ганц ингэж нэг юм амсуулах хэрэгтэй гэж тэгж байгаа юм л да. Тэгээд хайрын хувьд ер нь хүүхдийг ер нь ингэж нэг ингэж над гэж хийх ёстой юу тэрэн дээр яг ямар сүлүүд гайгүй тий. Нэг хэсэг би хурцдаг байсан. Уус уураа өрт хэлэхгүй юм чи тэгэл тэгтээ бүр амар ингэж зодох наашаа саваад нэг зөгч байгаа. Тий нэг зөгч юм өхөөл заримдаа уурандаа нуруур тий хүчтэй зөх юм гарч ирсэн. Тэгтээ яг тэгээ сүлд нь ингэж бодоод яг тэглээгээд нэг сайн үр дүн гарахгүй л санагц. Яагаад тэр чинь уураар хийчихэж штэ. Одоо би сэтгэл хөдлөлөө тэр чинь бол би ууралчжаа штэ. Тэгээд тэр ууралцсан үедээ цогтлоо. Тэгээд тэр чинь яг ингээд бас судалгаагаар угаасаа л хүүхдийн сэтгэл зүй тэр нь их эерэг нөлөө авчирдаг байгаа байхгүй.
мах цуснд нь шингэтэл гэл ингээл монголчуудын тэгж ярьдаг штэ. Махан цуснд нь шингээхгүй л бол надад ойлгохгүй. Тэгвэл уг нь бол яг нөгөө бидний зорилго чинь тэр хүүхэд ингээд одоо зөв яваасаа гэж хүсэж одоо шийдэх гээд штэ тий. Тэгэнгүүт нөгөө шийдэж байгаа арга нь хэрвээ тэр нь одоо мах цуснд нь шингээх ч юм уу тийм байх юм бол тэр чинь нөгөө зөв сонголт одоо би энийг ингээ би буруу юм хийцэн байна гэж ойлгоод зөв юм хий гэдэг шийдвэр гаргахаас илүү зүгээр айчиж байгаа байхгүй юу. Тэр чинь зүгээр айчиж штэ. Тэгмээд айснаасаа болоод би одоо ингээд тэр аавынхаа хүсэж байгаа ч юм уу сонголтыг хийх нэ штэ. Тэгээ явандаа би айхаа болно штэ. Нэг өдөр би ааваасаа айхаа болно штэ. Тэ? Том болоод тэгэнгүүт би тэр зөв сонголтыг хийх үү одоо аавынхаа хүсэж байгаа сонголтыг хийх үү гэвэл тэр чинь асуудалтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө алстаа яг юу хүсээд байгаа вэ гэдэг чинь аягүй чухал байгаа байхгүй. Энэ хүүхэд тэг ингээд зөв сонголт хийдэг те буруу зүйлээс ингээд татгалздаг те ингээд нөгөө сайн муу тэр сонголтоо ингээд ялгаж салгадаг байгаасаа л гэж хүсээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө одоо яг янз янзын нөгөө хүмүүжлийн аргууд байна те ингээд спанк өгдөг ч юм уу те одоо нөгөө бид хоёр нэгсийг хэрэгэлдэг гэсэн хайрын саваа гэл тэгэнгүүт сквал зүгээр ингээд яг тайм аут гэл те ингээд ярилцдаг. Тийм. Тэгэнгүүт яг тэр болгоны зүгээр суур нь юу вэ гэхээр ямар ч нөгөө одоо хүмүүжүүлэх аргыг гэр бүл сонгосон байсан суур нь ерөөс ууран дээр хийж болохгүй. Уурлж байгаа тэр нөхцөлдөө л хийж болохгүй. Тэгэхээр яаж яах вэ нөгөө миний сэтгэл хөдлөл ороод би хүүхдээ ингээд нөгөө ууртаа учраас би за цохлоо гэхэд айгүй хүчтэй зохин те нөгөө талаараа тэр хүүхдээ ойлгохгүй. Тэгэхээр аль дээр нь ер нь зүгээр тайвширж агаад тэр ингээ юмнуудаа хийх нь л айгүй зөв юм билэ. Бид хоёр чинь нэг хэсэг спанк хийдэг байсан. Тэгээд тэрнэр ч гэсэн яг тэгж байгаа байхгүй спанк хийхдээ ерөөсөө ууралж хийж болохгүй. Яг ингээд ярьж агаад за чи ийм алдаа гаргасан учраас одоо аав нь чамайг ингэх чинь ээж нь чамайг спанктах гэж байна гэж хийн гэж байгаа байхгүй тэргээ хийхдээ. Тэгтээ яг манай гэр бүлийн хувьд бол тэгээ сүүл рүүгээ за спанк бол нэг тохирохгүй байх гэж ер нь шийдээд нэг хэвлэхгүй болсон тий. Тийм тэгэл тайм аут руу орсон да тий. Тайм аут руу. Тайм аут гэдэг нь яг нөгөө хүсэж байгаа юм хязгаарлаж байгаа юм байл л тий. Одоо ингээд нөгөө хүүхч одоо ингээд тэгээ манай хоёр хүү тэгдэг тий. Хүүхч ингээд хөдлөөл угаасаа байж ш таварч мөглөл. Тэр тайм аут ингүүд одоо за чи ингээд 7 настай 7 минут ингээд яг сандал дээр суун. Юу ч хийхгүй. Тийм тэнгүүд тэр нэг хэцүү юм шиг байна. Айгүй хэцүү тэр. Тэр нь ингээд тэр шийдэгдээ авахгүй заам ингээ уйлж муулаад ингээд хэцүү. Тэгээ яг тэр хооронд бас нэг юм нь одоо ингээд тэр чинь зүгээр ахтан таймаа тахгүй шүү дээ. Нэг хэллээ, хоёр хэллээ, сүултээ би уурлаа тий. Тэгэл боо юм болж байна. Тэгэл тайм аут за ямар ч зүйл ингээд нөгөө тайм аут аваад за энэ чинь суугаа сурахчингууд сууж байгаа. Тэгтээ ингээд уйлдаг ч юм уу тий. Уурладаг ч юм уу. Би бас наан ингээд ядаж тэр 7 минутанд хоёулаа тайвширч байгаа байхгүй. Одоо миний гүнзгий амсгаа авдаг шүү дээ. Яг тиймэрхүү юм шиг байна. Тэгээд тайвширчаад дараад нь яг ярилцдаг. Тэг ярилцсан. Тунгаа явуулсан ярилцсан. Боломжтой бол ярилцдаг байхгүй. За чи яагаад суусан? Тэгтээ тийг нь за чи ярилцах уу гэхээр заримдаа нөгөө ингээд амар шартаа ингээд уур нь хүрээд үгүй мүгүй гэдэг байхгүй. За тэгэхээр за тэгвэл суужээ ярилцах болохоор ээжтэй хэлээрээ хэлждэг байхгүй. Тэгэн гот нөгөөдөг чинь ингээ за яри гэл ингээл ууртаа чигсэн гэж аахгүй. Тэгэн за юу болсон ингэнгүүт тэр намайг тгий зогсон, тэрийн маань булдаасан гэл ингээл юм яри штэ. Тэгээ чиний ингээд тэгж гаргасан үйлдэл чинь зөв юм уу гэх тэгэн буруу байсан гэл. Тэгээ одоо яах вэ гэмэд хоёул ямарсан ингээ уучлалт гойж байгаа. Тэгээ ер нь ингээ чи ингээд дүүгээ очиод ингээ зөхөхөөр яаж байгаа юм бол те гэл асуунгууд одоо юу гэдэг ингээл нөгөө хамгийн гол нэг юм нь ойлгоод зөхиод ингээд хүүхд зөхиж байгаагийн цаана тэр хүүхэд чинь дүү чинь ингээ өвдөд байгаа штэ гэдгийг ойлгох нь айгүй чухал байгаа байхгүй юу? Болохгүй учраас биш тий. Тэгэн гот ингээд айгүй сайн ярилцсан ингээ өвдөж байгаа аахгүй миний хүн чамааг буцаага зөхөд өвдсөнтэй адилхан дүү чинь ч гэсэн өвдөж байгаа гэдэг чиг ингээ нөгөө аль болох ярилцсан. А заримдаа болохоро нөгөө юу яа тий. Илүү жоохон өөрийг нь ингэж нөгөө ойлгоол за тийм ээ хэцүү байгаа. Дүүтэй ах хэцүү мэцүү гэл ингээл өөрийг нь ингээл ойлгодог ч юм уу тий. Зарим үед бол бас яг тэхгүй болохоор ингээл учиргүй ингээл өөрийг нь булт хийлгүүлэх гээд ахаар бас жоохон хэцүү байгаад байдаг. Тэгэхээр яг тухайн үеэсээ хамаарал ингээл яг ямар кейс гарсан дээр ингээл бас үндэслэл тий. Тэр нь арай үр дүнтэй байж магадгүй. Яг одоо түрүүний хэлсэн шүү дээ яс маханд нь шингээгээл тий. Тэгээ бидний үед чинь нөгөө баг байх чинь ингээл ерөөдөө гэрүүл шууд очиод тий сурам хүмүүсээр ингээл задаал баг юу яагаад дуулаад байгаагаа ч мэдэхгүй тий.
Тэгэл зодуулаад тэгэл үү хаа гэл ингээл бараг тэгэл дуустдаг. Тэнгүү чин тэнцээ чи нөгөө ингээ одоо бид чинь ингээд хүүхдүүдтэй л мэдчих واخ. Ярилцгаар чи шал өөр байгаа байхгүй те. Тэр хүүхд чинь яагаад одоо би ингээ шийтгүүлж байгаа гэдэг мэдээ те. Би яг ямар юм буруу хийсэн. Энэ нь одоо бусдад ямар хойр хөрөл учруулж байгаа нь те. Яг юу нь буруу ингээд нөгөө хүүхд чинь өөрөө ядаж ингээ мэдлэгтэй болоод үлдчих байхгүй. Ингээд дүгнээ. Зарим нь яалтчгүй өөрийнх нь ингээд дотор ингээд бас зөв сэтлэр хийсэн юмнууд ч гэсэн байгаа штэ ингээд тий. Дөнгөж ингээд зүгээр ахт нүдэд исэн ч юм уу тий. Тий санаандгүй одоо ингээд бид нар чинь болохоор баг байх ч ерөөд бидний үуч юу гэхээр ингээд сугаас эхлэхгүй штэ тий ирчүүд. Тэгэл ингээд нэг юм хийгээл ингээд сайнс натаа юм их чад магадгүй төмпөж анаа унгацсан чааш яах тий. Тэнгүүт бараг л бүтлгээ амт ингээд ингээд тий. Тэнгүү чи нөгөө хүүхд чинь бараг чи яг ярихаар айгу өөр сэтэл байгаа байхгүй. Тэнгүү чи ингээд шууд өдөлцгэр чаа ерөөсөө сайнснаар хийчихсэн юм байсан бол дарчин ер нь яагаад өдөлдөд байгаас чи мэдэхгүй тий. Тэнгүү чи нөгөө буцаад одоо нөгөө бидний нөгөө суур биеинд харилцаж чадахгүй ачлаач тэр байгаа байхгүй. Илэрхийлэхгүй тий. Одоо нэг багаас ууг нь ярилцах хэрэгтэйсэн байгаа байхгүй тий. Аав ээжтэй одоо чинь одоо манай хүү ер нь бол манай хүү охоо намайг мат тавьдаг байхгүй. Одоо би ингээд яаж штэ одоо шаардлага тавьж штэ. Буцаад надад тэр шаардлагыг тавьж байгаа байхгүй. Ер нь л айгу шудрагч хөвгтүүд ч тий. Тэнгүүд би чи ингээд заримдаа ингээд яг болт гэж байгаа. За тий миний буруу уучлаарай гэд. Түнс том байхаараа л аав нахаараа л миний зөвхсөө өгш байгаа байхгүй. Тий. Юунаас бас яг ямар бас нөгөө үйлдэл хийж байгаа нь бас айгу бас чухал ах тий. Илт одоо бүр нөгөө юм гмийн шинжтэй бас байж болно шүү дээ. Ингээ нэг юм хүүхдийн гинэн одоо ингээл нэг цохилцод яасан юма булаацалцсан бол бас нэг хэрэг. Гэтэл яг ингээд бүр юм худлаа хэлдэг ч юм уу те. Ингээд нэг мэдсээр ээжэж худлаа хэлж байгаа, хуурж байгаа, санаатаагаар. Тим юмнууд дээр бол нилээн бас ингээл serious ярина. Тэгээд зүгээр нэг 7 минут ингээд одоо ялангуяа 2 том дээр 1 минут ингээл нэг тайм аут аваад зогсохгүй. Ер нь бол нилээн ингээд одоо эрхийн хасдаг ч юм уу те үздэг одоо өөрийнх нь дуртай юмнуудаас нь болиулдаг ч юм уу хэд хоногор тиймэрхүү юмнуудаа л хийдэг. Тэгээд тэр нь яг нөгөө нэг одоо үр дагавар амсаж штэ те. Тэгээ би энэ ер нь яг ингээд бүр болохгүй юм биш үү гэдгийг нь мэдүүлэх зорилготой ч юм уу те. Тиймэрхүү юм бас хийдэм байх бодсон ч юм. Бас айгу тийм тууштай consistent байх хэрэгтэй юм лээ. Яг үнэ. За чи надхаа одоо 7 нэг үзэхгүй шүү гэж хэлсэн ч хэлснэ. Маргааш нь өгчдөг ч юм уу үзүүлсэн байдаг ч юм уу те. Тэгэхээр яг нөгөө хүүхэд бас нөгөө үр дагавар амсч чадахгүй. Нэг үр дагавар амсч чадахгүй. За аав ээж угаасаа л нэг тэгжсэн тэгдүү штэ гэл дотроо бодчихдаг те. Яг тэгдэм байлээ би бас тэгж алдсан. Тэгээ дээр нь бас аав ээж хоёр бас нэг санаатай ах хэвээр. Нэг нь ингээд наадхаа ингээд тэгж хийдгийг юм гоо нөгөөдгийн тэнд ингээд өмөрөөд ч юм уу те. Зүгээр штэ чи яг гэж ингээд ах юм бол тэн дунд чинь нөгөө хүүхэд чинь ингээд тоглолт хийж штэ тий. Аав дээр очиод ингэ чинь ээжтэй болохоор ингэ чинь гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг санаа бодолтой ахнаас аягүй чухал. Одоо яг яаж шийдэх үү гэдэг дээр том хүү. Энэ аавтай цагнуулангууд ээжээ над дээр өрөөдөрдөг би тэгээ яаж чадахгүй. Тэгээд тийм одоо тийм үед одоо тэгэл үнэхээр бас ингээд хаяа манай хүү ингээл үнэхээр аноён болчихдог байхгүй бүр ингээл дээрээс нь наалж малаад хаадаа янз бүр юм нэхэл бүр ингээл амар юм үед ингээд аав үнэхээр уурлал ингээл яах үедээ аав үнэхээр уурлал ингээл зинхэл ингээл загинж магинж юм ингээл уйлал ингээл нүд дээр ирээл тэг би нэг юм авралын юм шиг байгаа. Тэгээс надад ингээл ээзээ гэл ингээл яж хад амар чанга уйлж юм лээ. Тэг тэр үед одоо би яс ингээд чи яаж байгаа чи аавыгаас сонсохгүй яаж байгаа чи ингээд ерөн жоохон бас тэгээд яах ёстой байх тий яг ингээд аав чинь аавыгаа чи ингэж болохгүй штэ чи ингэхгүй штэ гэж олон тийх ёстой тий тэгээд би тэгж байгаа гэж тэгдгийн тэгээд тэнгүүд гэтээ ингээд хүүгээ амир өрөвдөд ирдэг үйлээд ингээд янгууд нь тэг миний бас яг тэр аягүй сул тал юм бэл ингээд ялтч минь хүн үйлээд ингээд над дээр ингээд ирэхээр би ялтч ингээд ингэж тий тэнгүүд тэгэл буцаал юу очдөг хүүхд хүмүүжлэр ингууд буцаал нь хосоо харилцаар л очиж тийм бэл тэгээ осч байгаа айтайгаа харилцаатай ээжиж нэг санаатай байж тээ. Тийм тэгэхгүй болохоор ч нөгөө эхнэр нөхөр хоёроо ойлголцоог бол тэгэл чи яхаараа хүүхдтэй загиндин гэдэг ч юм уу ингээд яхаар чи ягаад хүүгээ өргөдөг байгаа чи хүүхдээ юм хэлээч. Тийм тэгэхээр
Тийм. Тэгэхээр буцаал тийшээ л очиждаг юм билээ л дээ. Тэгжиж нөө хосын харилцаан дээр анхаарч ийж одоо энэ ч угаасаа ингээд шууд хүүхд хүмүүжиж нөлөөтэй бол. Тэгээд түүнээс нэг нь хүмүүжүүлэн жаахгүй шүү дээ. Нэг гэсэн тийм. Яг хоёр хүн яг нэг зүг рүү харж нэг юм нөгөө ихтгэлгүй нэмшил яг тэр нөгөө одоо яг хүүхдтэй ингүүл ингэн гэдэг тийм тохиролцоотой ч юм уу тийм байж иж л одоо яах вэ? Тийм нөгөө талаараа нөгөө одоо хос хоёр нөгөө их гэр бүлийн хоёр яг тийм гэр бүлийн бас нэг юм зориг гэдэг ч юм уу нэг юм байгаа шүү дээ нэг одоо нэг үнэт зүйлээ дээр үндэслэлсэн те за нэг ийм болгоно гэдэг нэг хүүхдээ те тэгмээ тэн дээрээ ч гэсэн санаа нэгтэй байх юм бол буцаад юу дээр яаж хандах гэдэг чсэн гарч. Тэгэхээр яг одоо нөгөө шинээр одоо хаанд бас үүсэж байгаа гэж байна шүү дээ. Нүгүүд яг үүндээ ингээд шинээр үнэт зүйл үүсэж байгаа байхгүй юу? Бас тий. Бас хууль дүрм үүсгэж. Тий. Нүнээс ингээд тэр хаанд улсын одоо чи ингээд аав ээжээ шууд аваад ирээ тий. Нөхөр нь ингээд аав ээжээ шууд аваад ир. Уус нийлэхгүй шүү дээ. Тэр чинь хоёр. Тэгэхээр тунгай тэр чинь ингээд буцаад нөгөө тэр айлгуулсад чинь шинэ үнэт зүйл шинэ одоо хүүхд хүмүүжлийн юу тий. Чи ингээд заавал чиний цуул халбгүй шүү дээ. Гэхдээ яг хоо ингээд суралцаад юу ярих цаг юм байна чи. Ер нь л яг гол юм. Гол нөгөө хаан тулсад тийм шин хууль дүрм тийм хууль дүрм зорилго хараа зорилго. Түүнээс энэ Европ ингэдэг те Азууд угаасаа ингэдэг тийм ч гэсэн ингэн гэдэг ч юм уу тийм тэр чин бас яг тохирохгүй байгаа байхгүй те цаг үе чи өөрчлөгдөж чинь. Харин тийм. Тэгээд тэрийг гарахын тулд тэгэл яг нөгөө би нэгэ мэддэг те мэддэг нөгөө ярилцдаг. Одоо манай гэр бүл бах нь аягүй чухал. Тийм танаас шиг байгаалбгүй, танах манах шиг байгаалбгүй. Тэгтээ гэр бүл онцлогтой л байгаа байхгүй тий. Чи хэдэн хүүхдээ хэдэн настай шалтгаалаа тий. Тэгэл өөрийнхөө юг л одоо босгон байгуулахын тулд нөгөө нэг хаан хатаа хоёр чинь хоорондоо л айлгалцах хэрэгтэй болж байна тий. Тийм тэгэл ер нь тийм зорилготойгоор л юу яасан одоо сургалт мургалт дээр юм хийгээд яваад байгаа. Гэхдээ сургалт яг нөгөө амар тийм далаацтаас хийхгүй байгаа тий. Тэр бол нэг сургалт гэдэг юм байхгүй шүү дээ. Битээр зүр материал тий. Материал ашиглаад зүгээр одоо энийг зохион байгуулж байгаа. Тэгээ зохион байгуулж байгаа. Нэрс одоо оролцож байгаа тий 40 гаруй басан байна л айгүй үр дүнтэй. Тий айгүй үр дүнтэй. Тэгээ өчтөр бас нэг 6 басан болцсон тий. Тэгээ ерөнхийд нь сэтгэлдүүд энэ асуудал харилцаад батаа шүү дээ. Тэгээ сонсоод ингээд яхад ингээд яг л битэрээ ярьж ирсэн. Угаасаа тэр чинь мэдгүйгээсээ болоод одоо энэ надад тохирох юм болоо тий. Тэг гэрэлтэд одоо ийм болоо гэдэг юм руу л орц авчихсан байхгүй. Гэтэл яг ингээд тэр чинь тэр сургалтаар ингээд мэдлэгээ аваад эхлэхээр тэр чинь хоёр хоорондоо ингэж тий ярилцаад ерөөсөө сургалт биш байхгүй энэ чинь нөгөө юу л юм. Болцоол гэсэн үг. Ерөөсөө тэр нэг материалаа хараад хоорондоо л ярина. Өөр юм байхгүй шүү дээ. Тэгээ даалгавраа хийнэ бол бас хоорондоо ярина. Тэгээд өөр юм байхгүй. Тэнгүүч чинь нөгөө яриад байх юм. Багш гэж байхгүй тий. Багш нь тэр нөгөө сургалт нь байхгүй тий. Материал нь видео. Тэнгүүч нөгөө асууж юу яд юм бэ? Тэр сургалтч өөрөө буцаад гэр бүлийн ингээд тэр бүтээц олон соёл юг ингээд хослуулаа тий. Бэлдсэн болохоор мэрэгчлийн хүмүүс бэлдсэн болохоор буцаад одоо энэ саяны ярьсануудыг хооронд нь ярилцуулдаг байхгүй. Тэгээ яриад ирэнгүүт чи нөгөө дүрм журм нөгөө асын хараад гарч ирэхээр юм бэл. Ингээд ерөөсөө зүгээр өдөр тутмын юм биш те. Яг тэр нэг гэр бүлийн суур юм руу яриад санхүү мөнгө те. Хадам юу ч гэдэг юм уу хоорондоо харилцаа ингээд бэлгээ харилцаач гэдэг юм. Ингээд яриад ирэнгүүт чи тэг хүүхд төс хүмүүжүүлэх ер нь үн цэнч гэр бүлийн үн цэнч гэдэг юм. Ингээд яриад эхлэхээр чи яалччгүй л нөгөө зарим асуудал нь бол аюу санаа ингээд 7 жилт таахгүй юу. Одоо 5 дугаар хичээл дээр ирэхэд явчаа тий. Бүгд. Тэнгүүд ингээд зарим босоод одоо 1 дугаар хичээл дээр ингээд амар уйлдаг ч юм уу тий. Ингээд амар үзэлцдэг тий. Зарим гэр бүл бол өөр. Тэгээ тэр хичээл бол үзэгдсэн зарим босоод ингээд нэг хичээлийг аюу гоё. Ингээд үздэг ч юм уу амар ингээд бүр ойлголцоо тий. Гэхдээ гол юм нь ингээд үр дүн. Комментүүд нь харахаар ингээд нөхөр ингэж боддог байсан. Ийм хүн байсан байж ч гэдэг юм уу те. Шинээр таньж мэдээлээ. Шинээр таньж мэдээлээ. Тэрийг харахтай айгүй тийм гоё явах. Тийм юм хийгээд байгаа тий. Одоо хосууд яг чанартай ярилцсан тулд яг яах ёстой вэ тийм бэ? Нэг чанартай ярилцсан тулд ер нь гайданс хэрэгтэй болоод байна уу?
Одоо яг зүгээр ингээд одоо манай подкастыг сонссон нэг ихнэр те өнөхөр хоёр за хоёлаа сайхан ярилцъя гэдээ ярилцуулаад юудаас хэлвэл зүгээр үү? За хамгийн их нэмд бол сонсох юм бэл л дээ. Одоо ингэ хоёр хүн чинь ярих гэдэг шүү дээ. Хоорондоо мэдээлэл солилцох гэдэг шүү дээ. Тэгвэл сонс сурна гэж чинь. Одоо жишээ нь миний эхний жилүүд гаргадаг байсан л да. Угаасаа эрэгтэй хүний онцлог байхгүй нэг эрэгтэй юм хөтөнд ялгаагсан шүү дээ. Ингээл тунгаа нэг юм ярьж эхлэв шүү дээ. Тэгвэл бид чинь ингээл ализэн боловсруулаа шийдгийг бодоол те. Тэгэл дундуур нь таслаад шийдлээ хэлэл. Ингээд юм шиг ингэж болоо шүү дээ. Тэнгүүд эмэгтэй хүний хэрэгцээнд буцаад зүгээр филинг л гаргаж ирсэн билээ л дээ. Тэ? Тэгээд баг тэр шийдэл нь хэрэггүй тэрийгээ ярьж байгаа л өөрөө бараг шийдлээ болоод тэгээд явчих байсан юмыг нь би ингээд нөгөө тасалж орж шийдэл мэд хэлээд тэнгуүч энэ ч одоо хамгийн их нэл харилцааны ерөөсөө сонсож сурах уу? Аль тална. Тийм, аль тална. Тэгээ надад болохоор яг анханасаа одоо гэр бүл наав ээжтэй гэж юм ингээ ярилцаад сурцсан хүмүүсийн хувьд бол тэр чинь ингээд болж штэ тий. Гэтэл одоо жишээлбэл наа чиг ингээд аав ээжтэйгээ ярьдаггүй өссөн тийм хүмүүсийн хувьд бол ялтчгүй чиглүүлэг аюу хэрэгтэй. Би нах. Тийм тэгээд санагдаж байна чиглүүлэг хэрэгтэй. Тэгээд тэр чинь нөгөө юу байгаа байхгүй одоо нэгдүгээр сэтгэл мэдрэмжээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй хүмүүс байгаа хгүй яаж илэрхийлэх нөгөө багада тэрийг ингээд нөгөө гаргаагүйгээс болоод яаж илэрхийлэх тэнд ингээд олон төрлийн ингээд мэдрэмж байгаа гэдгийг ч ингээд мэдэхгүй явж байгаа хүмүүс ингээд байж болж байна тийм. Одоо уур гэдэг чинь дотроо ингээд хит хуваагдчихна. Нэг чинь бас дотроо хит хуваагдчихна тийм. Тэгэнгუთ ингээд одоо урам хугарсан байтал тэрийг уураар илэрхийлдэг байж болж штэ тийм. Яг үнэндээ ингээд би айсан байтлаа тэрийг уураар илэрхийлж болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөл тэр юмнуудаа ялгаж танихгүй байх хүмүүс байж гин те. Зарим нь болохоор одоо яг юмаа илэрхийлж гаргаж ярих зориггүй байж болно те. Яг ингээ хэлчих юм бол намаа юу бодчих бол бас л нөгөө баганд өссөн орчинтой холбоотой шүү дээ те. Юмаа ярихт нь загинчдаг байсан бол те. Буцаад одоо нөхөр маань намайг ингээ хэлчих юм бол намайг ямар одоо арчаагүй ингээ одчих болов те. Юу ийм юм чадахгүй байхтаа гэж одчих болов гэдэг ч юм ингээ ийм зориггүй байдлаас олж ингээл ярьж чадахгүй юмнууд ингээл байж болж байна. Гэх мэтчлээ ингээ нөгөө ярьж чаддаггүй болвол тэр чинь ярьж сурахын тулд яалтчгүй л ярих хэрэгтэй гэсэн. Ярих тийм нөгөө тусламж тэ чиглүүлэг хэрэгэл болох юм бэлээ л дээ. Тиймээ тэгж бодож байна. Тэгээд нөгөө асуултууд ч юм уу ингээл өгдөл ярих ингээл цагийг ингээл тохируулаад өгөнгөт зарим нь ингээд ярьж чадчих байгаа юм те зарим нь болохоор уйлсаар агаал ярихгүй дуусж байгаа хүмүүс ч гэсэн байна те. Гэхдээ энэ нөгөө нэг багаар ингээд сайжирдаг жоохон ингээд процесс явагддаг. Тэгээ ер нь тийм юм бэлээ нөгөө багад одоо өссөн орчноосоо энийг нөгөө энэ харилцааны чадваруудад суралцааг болвол гэр бүл олцохоор яг илүү хэцүү юм шиг бол санагдаж байгаа юм тий. Тэгээ шууд ярьж чадахгүй нэ штэ тий ингээл юмаа ярахаас айдаг хичдэг ч юм уу эсвэл өөр юу болоод байгааг ч ойлгохгүй ярих гэсэн ч тэгэхээр чин тэрэнд аягүй их цаг хугацаа дэмжлэг тусламж хэрэгтэй гэсэн. Тэр нь гэр бүлийн харилцаа надад тэгж санагдсан. Яг ингээд би ингээд хоёулахнаа бит хоёр ингээд явцдаг юм ерөөсөө биш. Бусад ингээд одоо адилхан хосуудын дэмжлэг хэрэгтэй те. Түрүү ярьжсэн шүү бит хоёр одоо жишээлбэл тэр группт явахдаа хөөх ганцаараа 50 юм биш юм биш. Ер нь эрэгтэйчүүд чи юм биш гэдгийг ингээд мэдчих байгаа байхгүй юу. Тэгээд тийм ингээд дэмжлэг хэрэгтэй. Нөгөө талд нь ингээд туршлагатай урд явж байгаа хосууд ээж болж байна. Аав ээж нь ч мэдээж байж болно. Тэ эсвэл бол яг ингээд урд ингээд хүүхдээ өсгөө явж байгаа арай ахмад насны хосууд байдаг ч юм уу те. Эсвэл одоо яг мэрэгжлийн хүмүүс ч юм уу. Ингээд яг иймэрхүү байдлаар ийм нөгөө гайденс авахнаас аягүй чухал гэж бол бодож байгаа юм бэлээ тий. Тий. Тэгээд нөгөө жидэр үеэс Аз ирчүүд тийм онцлог гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь бас үнэн байгаа байхгүй яг нөгөө уусаал одоо эрхийн ингэ нэг философи тий. Эр хүн бол ингээл хоймортой суугаал тий. Дуу гаргахгүй тий. Тэгэл уйлсан ч дотроо уйлж гэдэг юм уу тий. Тэгээ эн чинь буцаад нэг эргэжтэйчүүд ерөөхдөө эмгтэйчүүд ингүүд одоо ингээл нөгөө энэ газараар эмгтэйчүүд ингээл яриад юм илэрхийлдэг байгаа байхгүй юу. Эрчүүд чинь болохоор ингээд нөгөө илэрхийлэх нь илүү бага. Тэгээ ингээд дотроо хадгалцдаг тийм соёлоос болоод юм уу ярьдгүү дотроо юм хадгалдаг. Тэгээд гаргахаараа
мод арх марх уугаа тий. Ингээд согтоод юу бахаараа илүү гаргадаг ч юм уу. Тэгээ эн чинь өөрөө буцаад нөгөө энэ гэр бүлийн харилцаанд чи ялцчихгүй. Би бол ингээд энэ чадваруудыг сурж явж байгаа байхгүй юу. Би бол жишээ нь ингээд яг тэр өөргөө илэрхийлэх тэр филинг юу болж байгаа тэр бол ер нь нэлээ мараахан байсан байгаа байхгүй юу. Одоо ч тэгээ сураал явж лээ тий. Тэнгүүч яг саяны хэлдэг ер нь гаднаас тусламж хэрэгтэй гэсэн. Гаднаас одоо энэ саяны сургалт байна уу тий? Өөр хосууд байна уу? Тэнгүүч ч ингээд адилхан бид нар адилхан асуудалтай байна тий. Би ганцаараа юм биш юм байна. Адилхан ер нь л яг доторх асуудлаа шийдэхгүй нуугаад байна гэж нэг өдөр тесэрнэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр асуудлаа нуухгүй тул тэр асуудлаа гаргаж сурах. Одоо тэр зүгээр тийм зүгээр гаргаж сурах, ярилцах. Эрэгтэй жүжиг гэсэн ингээл ер нь ярих хэрэгцээтэй л байгаа байхгүй ууг нь бол. Тэр эрэгтэй хүний ярих хэрэгцээг нөгөө эмэгтэй нас яг тухайн моментыг амар гоё олж агаад нэг ярих хэрэгтэй юм шиг байна тий. Тийм. Бас нэг юм ер нь юм сэтгэл зүйн юм тоглоомнууд амар их байт юм шиг санагдсан яг энэ дэлхий дээр. Сэтгэл зүйн тоглоомнууд юу гэх юм Роберт Грин гэж зохиолч байдаг шүү дээ. Тэрний нэг Law of Attraction, Law of Power гэдэг ч юм уу тийм номнууд нь байт юм лээ. Тэрэн дээр одоо юу гэдэг хин нэгнийг яаж ашиглаж болох вэ? Тэ хин нэгний ер нь сул талаа нэг харуулахгүй байх хэрэгтэй мэрэгтэй тий. Одоо энэ тиймэрхүү яаж одоо илүү ингэ powerтай болох уу гэдэг ч юм. Тийм юм янз бүрийн юм аргууд одоо тийм сэтгэл зүйн хувьд одоо яаж илүү юм хүчтэй байх уу одоо тийм хин нэгний доор биш ингээд арай дээгүүр нь яаж байх уу гэдэг ч юм. Амар тийм юмнууд зөндөө байд юм аа. Тэгээд би тийм юмнууд ингээл хараад тэд нар яг үндэ ингээд дахиад бидний улам ингээд маскнд ингээд оруулаад байгаа юм шиг санагдаад байхгүй юу? Би яг тийм байх юм бол би үннээрээ биш болчиход байгаа юм л да. Одоо миний үнэн гэх юм бол би maybe за яг жоохон сул дорой байж болж юм тий. Би жоохон гонигтай хүн байж болж юм тий. Нэг тийм юмнууд би тэгтээ тэрнийг ингээд нууж би гонигтай гэдгийг нууж би одоо тий би хүчтэй хүн гэж харагдах ёстой гэдэг тийм юм нийгэмд нэг тийм нэг юмнууд байгаад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд тэгээ би ингээд жинхэнэ үннээрээ байх юм бол хин нэг намайг ашиглаад ингээд муугаар ингээд аваа явчихна тий. Тэхүүлгүй тулд одоо хүүхдүүдэд яадаг чинь тий ингээд миний хүү одоо ийм харагдах юм бол чи хин нэг нааж штэ ингэж штэ. Одоо чи жоохон ингээд ийм бай гэл ингээд нэг тийм юм заал. Тэрэн дээр ингээд би хаяа ингээд амар төөрөгддөг байхгүй юу? Би яг үннээрээ байх хэвээр юм уу? Эсвэл бол ингээд жоохон тэр нөгөө харилцаанд ч гэсэн тий ингээд үннээрээ байвал одоо энэ хүн намайг ингэчих болов гэж бодох ч юм уу тий. Эсвэл яг жоохон үннээрээ биш ингээд илүү харагдах хэвээр юм шиг тий. Хаагасаа илүү тий. Тэгэхээр ингээд амар юм төөрөгдөлд оролцдог юм ер нь. Одоо энэ social network энэ social юм амар их тийм харагддаг. Тэр нь ингээд хүмүүс амар их төөрөгддөг юм шиг санагддаг байхгүй юу? Тэрнэр та хоёр үзэл бодол ингээд ласт асуулт болыг. За одоо би чинь өөрийгөө ямар үед аз жаргалтай гэж мэдрэх үү гэхээр байгаараа үед өөрийнхөө байгаараа байх үед аз жаргалтай шүү дээ. Хэрвээ эхнэрийнхээ хажууд байгаараа байх юм бол энэ аз жаргалтай байхгүй. Хэрвээ эхнэрийнхээ хажууд би маск зүгэх юм бол энэ чинь би байгаараа байхгүй шүү дээ. Тэгэхээр тэргээс амар хүч юм уу? Ер нь хүн чинь хайрлагдана гэдэг чинь байгаараа хайрлах гэж хэлж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Яг угаасаа ихний нөхөр хоёулаа төгс болохгүй тодорхой. Тэнгүүч чи одоо тунгаа миний сул тал байна уу, сайн тал байна уу тэр бүгдээ л намайг одоо хүлээж авч ивэл би баяртай тий. Би тунгааг бас. Тэгэхээр яг тэр чи одоо чамайг ашиглах чинь тий. Тийм учраас чи юм хүчтэй байгээд тийм мессеж штэ. Эхнэр нөхрийн хооронд бол одоо тэр чинь нөгөө нэг баг учраас ашиглах юм байхгүй би нэг тий яг цуг явж байгаа учраас тийм тэгэхээр хамгийн бид нар үлсэж хамгийн чухал харилцаа болоод ялч хүн сууч харч энэ харилцаа болч тийм аа даав ээжээс ил болчих жоохгүй ялцчихгүй. Тийм тэгэхээр энэ харилцаагаа ингээд нөгөө энэ харилцаанда гоё аз жаргалтай байхын тулд тий одоо байгаараа байхад тий сайхан хэрэлдээд ярилцаад ингээд
амьдрын чинь нэр нь хамгийн одоо чухал нь. Тийм одоо нөгөө яг дөнгөж нөгөө гэрэлсний дараа чи ингээл бид хоёр чи хоёр өөр газраас ингээд ирж байгаа штэ тий. Тэгэнгүүт үргэж яахт ч тэр ингээл нэг тийм одоо маск чиний ярьж байгаагаар тий ингээ нэг претенд хийх юмнууд мэдээж байна штэ. Тэгээд гэрлээд тэр чинь ингээд хажууд нь тэгж байна гэдэг чинь айгүй хэцүү штэ тий. Ингээ нэг доор ингээл амьдчихэд. Тэгмээд яг нөгөө ярилцж байгаа түрүүний яриадсан нөгөө ярилцах, болцох яг нөгөө зүр сэтгэл мэдрэмжийнхаа төвшөнд зүгээр нэг ярих биш те ингээ нөгөө ийм ойр зүрийн мэдээлэл солилцож те эсвэл бол одоо өөрийнхөө санаа бодлыг солилцож ярилцах биш те яг надад ямар санагдаж байгаа надад ямар мэдрэмж төрж байгаа гэдэг төвшөнд ярилцахыг хэлж байгаа шүү те тэгж ярилцаад ирэхээр явцын донд нөгөө нэг би өөрөө бас айгүй өөрийгөө ойлгох юм билээ өөрийгөө ойлгоно тэгүнгод юунаас болоод би ийм ингээд одоо ажил төвтэй болцсон те юунаас болоод би ингээд амар тийм шаргуу махруу болцсон гэдэг ч юм уу те ингээд одоо эннийхээ ингээд тэр юмнуудыг ингээд тайлбарлах юм байна л да. Тэгэл энэний цаана нь явж нөгөө хайрлагдах хүсэл те тэгэл багтаа одоо яа тийм ингээд онц сурах юм бол одоо аав ээж хайрлах юм байна гэдэг тэр нэг юм маань явсаар агаад одоо ажилдаа чи сайн байх хэвээр гэртээ орж ирээ зүгээр сууж болохгүй ингээд юм хийх хэвээр. Тэгүн гутаа яаж байгаа гэхээр нөгөө нөхөр одоо ингээл гаднаас ороод ирэхэд гэр ингээл заваа байх юм бол яана намайг одоо ямар ажилгүй юм те одоо ёстой ямар муухай ингэж бодох бах та гэж ингээд санаа зовдөг хүн тийм үе байсан байхгүй. Тэнгуут тэрний цаана яаж байгаа гэхээр нөгөө 50-гийн хайр нь багасчих болов те тийм айц яваад байгаа байхгүй. 50 намайг энэ ямар одоо муухай заваа ихнэрвэ гэж бодох болов гэдэг ч юм уу те яг тийм юм явж байгаа байхгүй. Тэнгууд одоо жишээлбэл ингээл мөнгө ингээл санхүү одоо 50 надад нэг бид хоёр ч ингээл санхүүгээ төлөвлөж байгаа шүү дээ те тэгэнгүүт туртаа ингээл юм авдаг ч юм уу ингээл юм мөнгө өвчлээ гэж бодъё л та. Тэгвэл надад яг тийм төрдгөөс аахгүй ингээд жоохон 50-аас айгаад тэгэл би харин ингээд ингэсэн ингээл нөгөөдгөө тайлбарлахтаа жоохон санаа зовдөг ч юм уу те эсвэл бол бүр санаа зовхгүй ингээд одоо яг тайлбарладаг байсан л да. Хэрвээ энээсээ айж байгаа бол ингээд нуучдаг ч юм уу те. Энийг ингээд нуугаад хэлэхгүй байдаг ч юм уу. Тэгээд явцын донд би юуг харсан бэ гэхээр би ингээд энээсээ айгаад байгаа юм байна. Энэний цаана нь одоо багын одоо өссөн орчинтой минь холбоотой юм байсан учраас би ингээд дүр хэсгээд байгаа юм. Хэрвээ намайг одоо ингээд санхүү мөнгөн дээр юм хянамгаа биш байгааг ингээд 50 мэдчихвэл бас ингээд намайг ямар муу юм те намайг ингээд хайрлахаа болчих болов гэдэг л айц яваад идэг байгаа хгүй яг өөрийнхөө байх гэхээр тэгэнгүүт нөгөө ярилцлагын явц дунд чинь юуг би олж мэдээд байгаа гэхээр энэ хүн намайг байгаагаар минь хайрлаж байгаа гэдгийг би олж мэдээд байгаа хгүй тэгэнгүүт би өөрийнхөө байж чадчих байгаа хгүй алдаагаа гаргаж чадчих байгаа хгүй хажууд нь харин тийм би ядраад байсан учраас гэр ингээд заваан байна те хоёул хамт ингээд цэвэрлжээ гэдэг чинь эсвэл бол би ингээд өнөөдөр харьяастай шал дэмий бодолтой авалт хийгээд ингэсэн тэгээд дараагийнх дээр нь анхаарай гэдэг ч юм уу те эсвэл 50 хэд удаагийн буруу бодолтой авалт хийсний дараа за хоёул ер нь энэ дээр ингээгээд надад зүгээр хэлхнэ штэ түүнээс ингээд чи яасан муу юм гэдэг ч юм уу тэгж биш те тэгээд яг нөгөө дуусах чинь санаа тэгвэл саяын сэнэрийн нөгөө ярьж байгаа дээр одоо буцаад нөгөө ойлголцол сайн байхын хэрээр би байгаагаараа байж чадчих байхгүй заавал нэг юм дүр хэсэг халбгүй болчиход шүү дээ те би гэртээ ингээд одоо энэ 50-гийн хажуу заавал нэг юм нөмрөхтэй зүүх халбгүй болчихж байгаа байхгүй тэгэхээр нөгөө ойлголцол байхын хэрээр л хүн ингээд гоё юм 50 амгалаа ингээд болж чаддığım гэдгийг бол би бол зүгээр харилцан дээр хараад байгаа. Яг энэ дээр би нөгөө ингээ хоёр хүн чинь нэг гэрт ороод хүлээж авах одоо хэрэгтэй болно шүү дээ. Одоо байгаагаар нь гэсэн үг шүү дээ. Нэг хүлээж аваа. Тэнгүүд одоо битээр туссан нэг яг практик юм гэхээр нөгөө болцоод ингээ ярилцж байгаа шүү дээ. Тэгээ би тунгаагийн ингээ түүхүүдийг сонсож байгаа юм. Яг багада. Ялангуяа тэр нөгөө багын түүх. Тэгээ тэр факт түүхүүдийг сонсохдоо яагаад одоо тунгаа ийм зан гаргадаг би ойлгож байгаа байхгүй. Дүнс ингээ сохроор ингээ шууд хүлээгээд аа. Хэцүү шүү дээ тий. Яагаад ийм зан гаргадаг юм бол гэж боддог гэсэн бол тэр ярианы дараа тэр чинь ингээд нөө тунгаа бүр ингээд одоо нэг сэтгэл мэдрэмжийн төсөнд ярьж ш тий. Одоо бүр ингээд багд ийм болоод тэгэхэд би ингэж бодож ирсэн тий. Одоо ийм хэцүү зүйл тохиолдсон гэдэг ч юм уу тий. Нэг удаа ингэж би ингэж амар хиччихсэн тий. Ингээд тэр юмнуудаа ингээд яриад одоо нөгөө дэлгэж ш тий. Нууц юмнуудаа ч юм уу тий. Тэгвэл багын юмнууд яг нөлөөтэй байдаг байхгүй бид сэтгэл зүйд.
Тэнгүүд би Тунгагийн яг одоо гаргаад байгаа тэр яагаад энэ дээр ууралтай тий? Яагаад ер нь ийм зан гаргаад байгаа гэдэг нь би тэнгүүд ингээ хүлээж авч чадчих байгаа байхгүй. Түүнээс ингээ харахуугаар биш тий. Багт нь ийм үйл явдал тохиолдсон учраас Тунгагийн зан чанарт ийм нөлөөлсөн байна. Тийм учраас би одоо тэр уурлаад байгааг юм уу тий. Одоо тэгдэг юм би хүлээж авч нөгөө шалтгааныг би олчиж байгаа байхгүй. Яг ч надад хэлчихэж байгаа. Тэнгүүтээ би Тунгагийг сонсож байхдаа одоо unconscious буюу одоо би ингээд зарим даа мартсан байдаг байхгүй бай. Хүчээр ч юм уу яагаад ч юм тий хэцүүсэн нөхө. Буцаад би өөрийнхөө discover хийж байгаа байхгүй одоо олж нээж идрүүлж байгаа байхгүй зарим юм аа. Тэгээд надаас юм байсан тий тэгээд би Тунгаад хэлж байгаа байхгүй. Тэнгүүд Тунгаа намайг яагаад юм одоо ингээд тий. За жишээ нь би тэр ингээд нөгөө анх нэг гэр болгонгууд би чинь асуудлаа цогтдаг байхгүй. Тэр талаар ярихгүй орчих юм бол асуудал шийдэгчлээ гэж би боддог. Тэгж бүр ойлгодог. Тийм ойлголттой өссөн байгаа байхгүй. Тунгаа болохоор заавалч тэрийгээ те одоо хэрэлдэж чинь задалтай ч юм уу те тэр асуудлаа шийдэх одоо тийм хүсэлтэй тийм орчин гэсэн. Тэгээ ягаад тийм болцсон гэдгээ эхлээд зүгээр би ингээ буруутгаад байна шүү дээ. Чи ямар муухай ингээ төрөмгийн те ингээд ах юм те ингэж болохгүй шүү дээ гэж би одоо ингэж бодож. Тэгвэл Тунгаа одоо чи ингэж ягаад асуудлаас ингээ цухтаагаад байдیں۔ Те та одоо ягаад асуудлаа цухтаагаад байдیں۔ Асуудлаа шийдэе л да гэд. Тэнгүүд чи мэтэр чи ингээ бүтэлцээд байна шүү дээ. Буруутгаад. Тэнгүүд буцаад нөгөө биенийхээ сториг сонссныхаа дараа одоо нөгөө эмпати чинь жинхэнэ ойлгож байгаа байхгүй. Тунгаа тэнгүүд чинь буцаад за тэгвэл одоо яаж хийдэх вэ те? Тэнгүүд чинь би ч гэсэн тэр цухтаагаад ах юм бол асуудал шийдэгдэхгүй болон томроод ах юм байна. Тунгаа ч гэсэн энэ асуудал шийдэхдээ ингэж те хүч төрөмгөлн шийдэж болохгүй мэн ч гэдэг юм уу. Тэгээ ингээ хоёлоо тэгвэл яаж хийдэх вэ гэж яхна. Би ч гэсэн тэр байдлаасаа ингээд өөрийгөө өөрчилж эхэлж байгаа юм. Тунгаа ч гэсэн одоо тэр байдлаасаа те. Тэгээ ингээд шинэ арга хуулийг одоо гэр бүлтэй бий болгож байгаа сургалтад дараа дамжуулаад. Тэн дунд чинь нөгөө буруу итгэл үнэмшлээс явж байгаа шүү дээ. Одоо би ингээд сайн гүйцэтгэлтэй байж хайрлагдана гэдэг одоо ойлголт шил надад явж исэн ба шүү дээ тий. Тэнгууд тэрийгээ би засаж байгаа байхгүй хүн заавал одоо нөгөө юу яахгүй ишээ харах уу. Хүн заавал нөгөө нэг одоо гүйцэтгэлээр тий тэрүүгээр ингээ хүний одоо хүнийг ингээ хайрлахгүй юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэнгუთ нөгөө амар тийм гүйцэтгэлийн юмнуудыг ингээл багсгаал зүгээр ингээд гой тайван сууж чаддаг болдог ч юм уу тий. Өөрийгөө ингээ хайрлж бас сурж байгаа байхгүй нөгөө талаа. Би ингээл юм хийжээж л өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдээсэн бол одоо яаж байгаа гэхээр зүгээр л би ингээ өөрийгөө байгаагаар нь хайрлаад эхлэнгууд нөгөө талаа би эргэн тойрныхоо хүмүүсийг ч гэсэн ингээд гоё хайрлж чаддаг болдог ч юм уу. Нөгөө нэг ийм баригдсан юмнууд маань ингээ тавигддаг ч юм уу. Тэгэхээр энэ донд нөгөө багаас энэ зүрийн юмнаас ингээд олж авсан юм буруу ойлголтууд аявих байдаг те. Ингээл гадаад үзмжин дээр жишээлбэл бас байдаг шүү дээ. Би одоо ингээл өөрийгөө ингээл ийм мухай царамтай гэж боддог байсан гэдэг ч юм уу те. Тэгэнгუთ тэр чинь зүгээр л нэг хүний хэлсэн үг ч юм уу үйлдэлээс болоод би тийм ойлголт авцсан те. Тэгээд тэр буруу ойлголтуудыг ч гэсэн ингээд нөгөө ярилцж байгаа хэвц дундаа орхиж байгаа байхгүй. Энэ биш юм байна. Би чинь ингээд те цоор ганц ингээд тавтагчгүй ингээд сайхан бүтээл юм биш үү те. Тэгээд буцаад намааг нөхөр маань ингээд гадаад үзмжиний юм маань ингээд хайрлаж байгаа гэдэг чинь би өөрийгөө голчингууд би ингээл тэн дээр ингээл янз бүр болох гадах шаардлахгүй байгаа хгүй яана одоо ингээл таргалчвал намайг нөхөр маань хайрлахаа олчих болов те эсвэл одоо юу гэдэг энэ дээр миний юм гарчвал хайрлахаа олчих болов гэж бодохгүй болчихж байгаа хгүй. Тэгэхээр яг нөгөө түрүүний тэр хэлсэн дээр яг буцаал яг нөгөө ярилцах те ойлголцох тэр 50-гийн хилдэг дээр нөгөө стори байгаа хгүй миний өмнөх одоо түүх те тэрийг мэддэг байх нь аягүй чухал. Нөгөө талдаа зан чанарын онцлог гэж байгаа те Хөв хүний онцлог. Миний нөгөө өөрийн онцлог одоо байна те. Тэрийг маань 50 мэдэх нь аягүй чухал. Би бас 50-гийн тэр онцлогийг бүр ингээ хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Надаас өөр хүн юм байна те. Тайван хүн юм байна. Амарч болох юм байна. Зүгээр сууж болох юм байна гэдэг ч юм уу те. Нэг хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд эхлэхэр чи ингээ нөгөө. Гэтэ эн чи ингээ нөгөө багаар л ингээ эхлээд мэдж байгаа юм те. Мэдчихэд жоохон жоохноор хэрэгжүүлж байгаа юм те. Мэдээж энэ дунд нь алтна. Гэхдээ тэгэл дахиад урагшилж байгаа байхгүй. Тэгэхээр яг хоо тэгэл юу гэж л бодож шít. Нөгөө өөрийнхөөрөө байж ижил энэ одоо хосын харилцаанд чинь хад жаргалтай тий сэтгэл хангалуун хайрлагдсан
тийм амар тайван тэр сайхан ингээд харилцааг бий болгох гэдэг шүү дээ тий. Тийм тэгэхээр хамгийн сүүлд нь хэлэхэд хосын харилцаа хамгийн чухал харилцаа учраас заавалч хүч хөдөлмөр орно. Хоёр талаас тийм. Түүнээс ингээд зүгээр ээж байгаа одоо энэ ингээд цэцэг тий. Цэцэг ингээд арчлаа туслах хэрэгтэй шиг яг л нөгөө болцоо гэдэг байгаа ч. Тэгэхээр эн чинь ингээд одоо бид тэр өнөөдөр ингээд байлаа маргааш асуудал гараад ирж шүү дээ. Тэгээ өнөөдөр ингээд ярьж байгаа шиг болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ битэрийн гол юм бол ерөөхдөө байн одоо нөгөө хичээл мичээлүүдэрд явдаг учраас тэргээрээ дамжуулан хоорондоо ярилцаад болцдог учраас ингээд нөгөө байн гусалж ийн гэсэн үг байхгүй. Цэцгийг тий. Тэрс ингээд услахгүй ингээд хоорондоо харьцахгүй сар явчих юм бол тэгэл хатчих шүү дээ. Тэгэл асуудал гарч ирж шүү дээ. Тэгэхээр энэ нь бол яг хосын харилцаа тэгэл одоо бид тэр одоо насан туршдаа л өсөх хэрэгтэй, сурах хэрэгтэй, услах хэрэгтэй. Тийм л юмудыг бол ойлгоод байгаа. Тийм тий. Нийт газар ирчээ. За бит хоёр болчлоо гэдгүүл юм шиг байгаа тийм. Насан туршдаа л ах. Угаасаа тэгэл насан туршдаа хамт байх юм шиг. Ээж аав бол ингээл бас тийм үг гэдэг чинь ээж аав бол угаасаа ингээл насан нүтлөл явна. Дүүнер ч гэсэн ингээл явна. Найзууд ч гэсэн явна. Тийм хажууд нь үлдэх юм бол яг ингээд нүуний хосно тийм. Тэгэхээр тэр хүнтэйгээл яг уулзраа олцож ингэж явах хэрэгтэй гэлдэг. Тийм юмуд их байдаг. Тийм. Тэгэл ийм үе олгонд ингээл одоо бит хоёр жишээлх юм бол нэг юм бага насны хүүхдүүдтэй тий тэн дундаа ингээд явж байгаа ингээд гэрүүлээ штэ тий хүүхд төр илүү ингээд цаг илүү авдаг ч юм уу тий. Тэгээ дээр нөгөө одоо яг эд залуу хүмүүс учраас ажил тий хөдлөн мөрлөх ингээд насан дээрээ гэтэл нэг хэсэг хугацааны дараа хүүхдүүд ингээд өсвөр насны хүүхдүүд болно. Өсвөр насны хүүхдүүд болно тий. Тэр үед бас нэг өөр байх бах. Дахиад гэрээс ингээд яваад өгсөний дараа хоёулахнаа олцсон үед бас нэг өөр харилцаа үүсэх бах тий. Өтөл насанд ирэх юм бол бас өөр харилцаа үүсэх бах. Тэгэхээр тэгэл ингээд ийм айгуу гоё тийм mystery. Тийм хэсэг нэг сонирхолтой тийм л сонирхолтой юм багш юм да. Бидний нуцаа тэр утаа. Зэт танаа юу шиг тий. Танаа нэвтрүүлгийн юм подкастын нэр гоё шүү дээ. Бидний нуцаа. Тий. Гоё шүү. Бидний нуц подкаст. За намайг жаа санчлаа. Яас уг номтой танилцсан гэж бодсон чинь. Харин тийм ээ. Номын маань тий. Сонсохаа замдаа гоёнгоос монгоцсон гоё сонсохаа л гэж найдаж чинь тэгээд зөндөө удаан ярилцчих шиг л боллоо шүү дээ. Харин хэлсэн баха хэр удсан юм болсон баха. Яриалаа. Тийм. Тэг миний бас зарим янагчсан өнөд буруу зүрх байж магадгүй манайхан тэг комментэн дээр фидбек үлдээгээрээ энэ чинь ийм утгатай шүү гэдэг чинь тийм утгатай шүү гэдэг. Тийм санал зөвлөдөж угаасаа бол. Тэр ярьсан зөвлөж гисэн тий. Буруу зүрх байж болно шүү. No offense тий. Ямар ч юм ботой байхгүй. Тэгээд тавнаах тэгээд тунгаагч хоёртаа маш их баярлалаа. Манай подкастэнд орж ирсэнд. Би бас ингэ зарим асуух хэвээр зарим юм мартсан ч шиг санагдаад байна. Угаасаа тэгээд бүгд химаа яринч гэж байхгүй л байна тий. Харин тийм ээ. Тэгээд хосын харилцаа гэдэг нэр үнэхээр чухал шүү. Тэгээд тэр нэрийг маш сайн ажиллаарай манай хосууд сонсож байгаа хосууд байвал тий. Тийм. Залгууч байсан, хөшинж байсан тий. Бас ингээд өлшөө олон ингээд алдаа тутал дунд нь ингээд зөндөө олон юм болсон ч гэсэн ингээд ярилцсны үр дүнд гоё ингээд үр дагавар үр дүнд гарах боломжтой гэж ойлголоо зөв. Тийм манай бас Instagram гэр прожектороос холбогдож болох бах тий. Тийм мэдгүй одоо яад юм аа. Тэгээ одоохондоо яг нөгөө хоёр ч хоёулахнаа болохоор яг нэг яванда ер нь яг тэр чи энийг ингээ хийж байгаа учраас олон монгол гэрүүлүүд л тий. Энийг ингээд гоё гэрүүл байгаасаа л гэдэг нь төлөө өсөж байгаа учраас чадхаараа л олон өндрийг хүсдэг. Гэтэ одоо яг боломж нь угаасаа зөвхөн байгаа учраас ингээ явж л байгаа. Тэгтээ яг үдэл холбогч болно шүү дээ. Яагаад болохгүй тий. Тэгээ яг нөгөө сайн нөгөө сэндрийг хэлсэн чи тэг санагдчихлаа. Одоо бид нар чи нөгөө залуу хүмүүс учраас нөгөө айгүй олон хийх юмнууд биднэрт байдаг. Одоо хуваар те ингээл харахаар ажил төрөл байна, үр хүүхэд байна, ахуй ажил байна. Тийм тэгэл эрүүл мэнд, ар гэр гэл ингээл зөндөө олон юм. Тэгэнгუთ яг нөгөө санаатайгаар бүр ингээд зориудаар л хосын харилцаанд цаг гаргах хэрэгтэй. Энийг бүр ингээд чухалчлах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд за болондоо гэж явж идэл жил болцсон байдаг те.
ингээ хоорондоо цаг гаргаагүй. Тэгэнгүүт тэр хооронд чи ингээд асар олон юм өрнөж байгаа штэ тий. Тэгэхээр яг нөгөө залуучууд тандаж хэлэхэд тий илүү ингээд бүр ухамсартайгаар бүр ингээд бодож байгаад энэнд ингээд бүр зориудаар энэ цаг гаргаарай. Тэгэхгүй болохоор ялангуяа жоох хүүхдтэй хүмүүсийн хувьд бол нийгэм идэхэд л ядраал төртэй л ингээд өдөр хоног өнгөрцөн байж байдаг штэ тий. Тэгэхээр тэр тусмаа яг ийм ачаалттай үедээ нөгөө хоорондоо цаг гаргачих юм бол тэр нөгөө ачаалттай цаг хугацаагаа аюу хөнгөн бас даваад гарах боломжтой ойлголцохоор чи ингээд хоёлаа хамт очиж байгаа ингээ аюу гоё үрээ явна штэ тий. Тэгэхээр яг тийм энэ харилцаанд юм зориудаар ингээд цаг гаргаж санаа тавьдаг байгаасай. Харин тий гэж бас хэлмээр санагдлаа төгсгөлд нь. Бид хоёр сая 3 өдөр гоё болцсон. За. Гэж. Амар гойсон. Тэгээд заашгүй дээ. Тийм. Ашгүй тэгж мэгээд. Тэгэхгүй тэгж л яахгүй л бол ерөөсөн. Харин тэрд бол цаг гарахгүй юм билий. Ялгаагүй бид хоёр гэсэн адилхан тий. Ерөөсөө бид нар чинь тийш нийгэм чамд хурцтай болчлаа тий. Тэгээд яг энэ дунд л нөгөө одоо нэг сургалтын дээр идэх байхгүй энэ болцоогоо заавалч нөгөө ажиллаа төлөвлөдөг шиг одоо хуваар дээрээ тавихгүй л бол бид нар чинь нэг л угаасаа ямар ч боломжгүй болчих юм чи. Тэгээд яг тавьж ийж тэр өдрөө гаргаал тэгээд түрүүний хэлсэн шиг заавал эрэхтэй нь ингэж санаачлах албагүй. Тийм. Тэгин гот бит хоёр болоо яг тэгэх байхгүй. За хөө ялуу надад ингэ цаг гаргаалаа. Хаана хойлоо явах уу гэл те. Эсвэл яг ингээл энд чи тэгсэн шүү гэл ингээл хэлдэг ч юм уу. Тийм бол манай хөө ингэ тэрийг хадгалдаг. Ч юм уу тиймэрхүү байдлаар эхний ээлжинд бол бүр ингээд яг тийм зориуд юу ах хэрэгтэй. Санаа тавих хэрэгтэй гэж бодож байна. Ялглаа. Тийм. Баярлалаа. Та хоёртаа гоё үлгэр дуурайл болж ингэж бидэндээ нөлөөлж байгаад маш их баярлалаа. Тэгээд нэг тийм үг байсан маа нөгөө нэг strong couples create strong families. Тэгээд strong family create нөгөө нэг strong kids. Тэгээд нөгөө нэг зөөж гараа яг нөгөө сайн эцэг гэхээс сайн хүүхдүүд төрнө, сайн хүүхдүүд нь одоо тий сайн тэр сайн family болоод тэр сайн family нь бол ингээ сайн нийгмийг бүтээдгээ гэдэг тийм үг байсан аахгүй. Тэрний би одоо яг англиар нэг санахгүй ямар ч тийм утгатай. Тэгээд би тэрний уншаад яг л нэрэл тийм юм байна. Яг л аав ээж хоёр нь яагаад тэгэл хүүхдүүд нь ч сайн болол тэгэл тэр гэр бүл сайн болох юм бол нийгэм сайн болох юм байна. Тэгээд яг тэр юугаар ингээд нормоор ингээд яг гэр бүл болгон яг тэгж явах юм бол ингээд олон гэр бүл ингээд сайн болчих юм бол тэгэл нийгэм өөрөө сайн болчих юм биш. Тэгээд амар амархан ингээд ойлгосон ахгүй юу. Тэгэл тэрнийг айгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгээд тэр нь бас ингээд манай гэр project нь маш гоё хувир нэмэн оролцох их баярлалдаг. Тэгээд хүүхдүүдтэй цаг гаргах, хүүхдүүдтэй ном унших, гэр бүлтэй цаг гаргах, хосын харилцаанд цаг гаргах гэдэг ч юм уу тий. Энэ бүх зүйлийг ингээд хитүүлээ хийхгүй бол нийгэм маань айгүй хурдан яваад байгаа болохоор бид нар хоцроод тэгээд ингээд ялцчих хүүхдүүд маань одоо social network-т илүү ороод ингээл хаанаас ч ямар ч мэдээлэл авч байгаа бид нэр мэдэхгүй болчихно тий. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ маш сайхан ажиллах хэрэгтэй байна. Тэгээд энэ подкастаар манай ээжүүд их сонссон баах. Тэгээд гоё хосууд их гоё сонссон баах гэж найж байна. Тэгээд та бүхэнд гоё таалагдсан баах. Та бүхэн ингээд энэ зөвлөгөөнүүдийг нь маш сайн хүлээж аваад гоё хэрэгжүүлээрэй гэж хэлье. Тэгээд 7 хоногтоо ч гэсэн ядаж нэг ганц удаа тий гоё болцоод яг ингээд зүгээр хамтдаа суугаад юм ярилцах тий тэр нэг тийм тансаг юм байх хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй тий зүгээр л гадаа гоё нэг морож идэнгийн юм ярьдаг ч юм уу тий ингээд маш энгийн юмар ингээд ярилцах юугаа хангаарай хэрэгцээгээ хангаад тэгээ та бүхэн минь аз жаргалтай амьдраарай. За тийм тунгаагчдээ тав нахта маш их баярлалаа. Баярлалаа өрсөн. Тэрийг өрсөнд баярлалаа. 247 дахь гоё хасын дугаар маань ингээд дууслаа. Та бүхэн бас хэрэгтэй мэдээлэл хүргэсэн байх гэж найж байна. За тэгээд төгсгөл нийтүүлээ нэг үг хэлнэ. Тэр үгийг хитүүлээ тавтаж хэлнэ. Би бол мэднэ. Та мэдгүй байхаа. Та мэдгүй байхаа харин тийм ээ. За хэлнэ шүү. За bye. Bye. За